Бүгдээрээ сайн уу? Хэдүүлээ бараг л 50,000 олгож байгаа юм байна. Тийм болохоор Special гэж сүнсний алхимч буюу 2022 онд гарсан киног та бүгдээ ярьж эхлэе гэж бодлоо. Зохиол нь үнэхээр сонирхолтой болохоор ялцчгүй танарт таалагдана гэж найдаж байна. Намайг дагаж кино давчлыг маань үзэж хөөрхөн комент үлдээдэг бүх хүмүүстээ баярлалаа. Үргэлжлүүлээд комент бичээр л агаарай. Би хаяа уншиж маш их урам авдаа шүү. За тэгээд лайкад арчсан бол шууд кинонд орцгоё. Нэгэн улсын хаан нэлээд өвцөн харагдана. Тэрээр удам залгах хүүгөө мөртлөө өвчнөр өгөх гэж байгаадаа маш их санаа зовж улсын хамгийн чадварлаг шидэднийг дуудуулаад сүнсний ичид хэлхийг хүснэ. Энэ нь хориотой бөгөөд ич хідээр бие солихол үүдий. Удам залгах нугууртай болохыг л хүсэж байна. Миний сүнсийг солиод өгөөч гэж шидэднийг ятгахад сүнс нь биетийгээ зөрчилдүүлж өтгөр болж хувирж мэднэ. Хааны биеийг яаж би бусадтай сольж зүрхлэх вүлээ гэхэд өөрийнхөө биеэр солиул яаж ийн. 7 хоног тэгээл буцаага солигдъё л гэдэг. Шиддэн ч үгүй гэж хэлэх хэрэггүйгээр өөрийнхөө биеийг солиход хааны харж явдаг эмэгтэй нь өөрийнх нь ихнэр байх нь тэр. Үүнийг мэдсэн шиддэн өвчтөе хааны биед юу ч хийж чадалгүй шаналаа л үлддэг. Доторх сүнс нь өөрч нөхрийнх нь царайтай болохоор эмэгтэй ч асуудалгүй түүнийг нөхрөө гэж одоод орд ирний ажил хийж нэ. Энэхүү газартай нэрт дээр үед тэнгэрээс ирж буй маш их энерги газартай мөргөлдөж асар их хүчний хоримтлал бий болгосон. Тиймээс Дэв гэх энэ газар нь түүхэнд шигүүлэгдээгүй шидэт газар болоо урьжээ. Энэ явдлаас хойш 20 жилийн дараах руу бид шилжиж Наксу гэх шидэтгэнгүүдийг хороодог цус далуурчныг харуулна. Харин энэ хүн бол шидэднүүдийн холбоог удирдагч. Хэдүүлээ түүнийг авгах гэд дуудчихъя. Авгахч Наксуг хороохоор ирсэн бөгөөд шууд л энерги хүчээрээ тулдаж эхэлдэг. Тулгааны явцад гимцэн Наксууч ус руу ороод цухтаж алгалноо. Араас нь бариулахаар л явуулж байгаа. Шархацсан дээрээс нөгөөд нь хөөгөөд ирэхээр нь би яасан ч ингэж өгөхгүйгээд өөрийнхөө биеийг солихоор хохирогчоо хайж байгаад нэг хараагүй охинтой таардیں۔ Түлхэж унгаагаал цаашаагаа явахдаа өөр нэг эмэгтэйгийн биеийг авахаар сүнсний чулуугаа гаргаж ирнэ. Аавгаач хайгаад болоод ирэхэд Наксу газар унсан байх ба тэмдгийг шалгасан чинь сүнсээ солиход гардаг цэнхэр тэмдэг нь гараад ирсэн байна. Хажууд байгаа эмэгтэйтэйгээ солигдчихж гээд тэмдгийг шалгасан чи байдгүй. Бүтлгүүдцсэн бах таа л гэж бодож байгаа. Тэгсэн нөгөө хэрэггүй амт ингээд түлхээдээсээ хараагүй эмэгтэй биед орсон байж гин. Сүнсэн солигдсон болохоор ч тэр юм уу зүг зүгээр харж ийсэн аа. Яахаараа би энэний биед орчвоо. Яалтчгүй л өөр эмэгтэй байсан да. Тэгээд бас яагаад цэнхэр тэмдэг үүсэг байгаа юм болоо гээл гайхтыг. Давуулж явж байгаа залуун ч өөрийг нь мудок гэж дуудснаа уучлаарай эмзийн үрээлэнд зарж байгаа даа гэж хэлэхэд шууд л цотох гэж оролдсон юм баас тий. Даанч бүх шидэтний хүч нь байхгүй ёстой онкагүй амтан болоод хувирсан байх нь тэр. Хүчээ автлаа жүжиглээл амьдрахаа зүр аргагүй л алцсан. Тэгснээл би бол цус залууч нь Наксу. Энгийн хүнтэй адил өнгийн цустай амтны мах иддэггүй гэж бодож явахад нь шууд ламруун чихэнээс. Ямар амттай юм бэ? Юу вэ? Ямар гоё юм бэ гэж бүр булааж аваад гусаж өгнөө. Энэ хараагүй охиныг эцэг ихгүй болохоор нэг эмгэн үрчилж авсан саяхан нас орсон юм аа. Тэгтээ үнэхээр гоё дуулдаг шүү гэж ярилцаж байгаад зараа ичнэ. Нөгөөх нь ч манай эмсийн хүрээлэнд ихэстэй эцүүд ихэрдэг. Бүр дөрөөлөрлийнхэн ч хүртэл ирж цэнгдэг гээл од гэх үед хаврын ирч хүчийг шингээсэн үзэсгэлэнт жин охины охин Жин Чуё. Зуныг мэдрүүлэн Пака охины өв залхамжлагч Пактангу. Намрын жаргах нараа адил ихэмсэг Соо охины ухаантан Соёл. Өвлийн цас мэд нүд гэлбулж гэрэлтдэг Жан охины Жанук гээл бидэнд гол дөрүүдийг маань танилцуулна. Жин Пак Соо болон Жан охинууд бол хамгийн алдартай шидтэнтэй. Харин хүүхдүүдийг нь дөрөөлрөл гэж дууддаг юм аа л гин. Гэтэл Наксуг бага хахад эдгээр дөрөв авгийнх нь нийлж аавыг нь хөнөөж байгааг харсан учраас өшөө авах гэж шидтэнгүүдийг хороодог болсон бөгөөд хүчээ буцаагаад авахаараа бүгдийг ч налаад өгнөө л гэж авсан. Эмсийн үрэлэнд ч Жануг ирсэн хоолнд идгээ сууж идэв. Тэрээр одоо хүртэл ямар ч эд шид хийж чаддаггүй. Яг гэвэл аав нь түүний энерги урсгалыг төрөхт нь хаацсан бөгөөд химбугаач бай буцааж нээж болохгүй гэж тагсан юм байна л та. Тийм ч болохоор энерги нээлгэх гэж 12 багшийн нүур үтсэн чөлөгтэй юм дааж өгдөг болохоор бүгдэнтэй сайхан хэрэлдээл хөөгцөөр ирсэн байдаг. Ятгад ямар эцэггүй хүүхдийнхээ энергийг хаачаад хаяад явсан байх үү? Ихтер нь л явуулдаж өөр хүнээс хүүхдтэй болсон болохоор жаа хүүхднийх мөн биш гэж насаараа муу хэлүүлж явж байгаа л хэдий. Наксуу човцонроо солилцсон одоо амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юм чинь гэд яг хулгайж явахт нь эзэн эмэгтэй нь хараанаачнаа. Хар урдаараа гараал цухтаажаа. Гүүжаад нэг өрөөнд орж нугтахад тэнд нь Жануг байж таарад Наксууч бараг алах нэ. Хараагүй хүн ирж байгаа гэж сонссон. Гэхдээ чи хардсан байж тээ. Чамайг мөдөө гэсэн баха. Яа цухтаа явж байгаа ингэснэ. Стогой нүдтэй маал гэдээ. Төрөвчин шууд гусаал зогтох гэсэн чинь наан чин барыг юм байхгүй. Энэ ногоон аш чулууг авчих үнтэй шүүгээл шидэж өгөөд унгааганаас. Наксууч бантаал цухтаана. Донгууж орж ирэхэд хөөй баригдсан гэдэг Наксуу чинь тансуу гэх тулааны урлагаар мэрэгсэн баха. Зөвхөн хамгийн шилдэг шиддэл сурдаг тансууг сая яалтчгүй л хийх шиг боллоо доо гээл гайхтыг. Орооноос Наксуу маань хүчгүй болсон. Ер нь л мудогийн биеэр амьдрах болохоор хэдүүлээ мудог гэд нэрлээд явжээ. Тэрээр гудамжинд дөрөөлөрлийн соёлыг явж байгааг хараад хуучин дурсамжаа бодох бөгөөд энэ хоёр маань багада бигнээ таньдаг байснаа дурсна. Энэ талаар цаашдаа илүү дэлгэрэнгүй гарнаа. Нөгөө ногоон ашигын зарах гээд худалдаачин дээр ирсэн чинь хідэн гарууд орж ирээл цохоо тухайлдуулчихна. Тэгээл сэрээд хаанагаа гайхаж ядаа л яж хат нь Жануг чамайг эмсийн үрэлэнгээс худалдаад авцаа. Чи яагаад хашчулууг нь хулгайлцсан? За хурдан уцаас өглөө залуу эзний хий гэсэн болгоныг хийгээрэй л гэдэг. Ёо юу вэ? Мудогийн хачин саринд дурлцсан бах та. Тэгсэн бол сайн л үз хүчээ автлаа энд нуугдаж амьдарч болох юм гэдэг.
Жануктай уулзангуутал хавчны үлээр таныг айлгсан дуучлаарэ. Цаашдаа биеийн амрыг хардлаггүй хүссэн бүхнийг чинь хийх болно гэж бүхсийн долоож өгсөн. Нөгөөх нь ч бүр өдөөл ус авчир. Үгүй ээ, нүүр угаах ус авчир. За боллоо усан дормоор нь ус бэлт гэсэн халуун байна, хүүтэн байна гэл янзын үдэж өгд юм аа зү. Би өстөө наксуу хിവэрээсэн бол чамайг алж өгөхөөсөн да. Дараа нь хамгийн түрүүнд чамайг алнаа л гэж бодож онч. Хувцсыг нь авч өгөхдөө санамсаргүй сүнсний чулууг нь олоод тарчна. Энэ нь яадаг чулуу вэ гэвэл Сунрим гих газар руу нэвтрэх түлхүүр байх нь тэр. Сунрим гих газар нь шиддэнгүүдийн сургалт үйл ажиллагаа явуулдаг газар бөгөөд энгийн хүн нэвтрэх боломжгүй л газар байна. Сунрим дотор Наксугийн биеийг аваад ирсэн өөр хүний биед орсон л илдээ авах гэж ирэх болно гэж ирж идэв. Жанук жээжийнхээ зургийг ширтэж байгаад хуучны дурсамжаа бодно. Өөрийнхөө энергийг багасаа л хүн болгоноор нийлэх гэж оролдсон ч аавынхын захиасаа сулаад хинж нээж өгөхгүй дүрмтэй л үдий. Сүүлдээ нөгөөдөл нь бүр залхаад чи аавынхаа элдийг суулчих юм бол Сүнрэмд чамайг шидтнэр хүлийн зөвшөөрье гээл тавлаж явах жишээний. Шившлэгтэй элд болохоор энгийн хүн яагаад суулж чадахгүй л гэсэн үг. Мудаагч өрөөнд нь ороод сүнсний чулууг хулгайлах гэж байхад Жанук ороод ирнэ. Хүн ирж байгааг мэдээд оронд нь ороод нуугцнаа. Ёо, очиж энэ дотор нуугдаад явах вэ гээл бантаастай. Нөгөөхөн ч наана юу гэж аан гэсэн чинь өө харин эзэнт нь таны орыг дуулаад зулгачихсан юм аа гэхэд ашгүйдээ ойд дараад исэн гингүүтээ шүнжэнгөө галаа мануулахар болчихно. Эзэнтний унтсны дараа ил байгаа сүнсний чулууг нь аваад гарахад Жанук ч нүдэ нэгээд авахыг нь хүлээж байсан л агтай. Мөдөг шууд л Сүнрэм рүү нэвтэрч ороод илдээ авах гээд явж байхад гадны хүмүүс нэвтрлээ гэж ойлгоход хүмүүс сандралдаал хэлдэг. Нөгөөдөл нь ч гал тавиал тал тулдаж байхад гинэт тэнгэрт нэг тохиор шиг юм гараад халтгчид юу ч болоогүй юм шиг буцаад цухтчихна. Бүгдээр гайхаад нууц зөрүүлээ ороход Наксугийн би алга болсон байх нь тэр. Бүгднгийн гарахаас өмнө байрал гэдэг. Мөдөгийг ч бас гадны хүн гээд хөөж байхад нь Жанук гарч ирээл нууж туслана. Тэгснээл чамайг хараад мэдсэн. Миний багш болох хүн гэж. Сүүн солигчийн цэгэр тэмдэг нүдэнд чинь байна. Хөөхөн үдтэй юм гэж хэлсэн штэ. Чи миний дэргэд байл баригдахгүй байж чадна гэж хэлж байх үед соёл гарч ирээл юу хүмүүс вэ гэж сэлмээ далаад ий. Би байна хүн айлгачих юм а сэлмээ буулгаач. Энэ миний зарц мөдөг байгаа гээл танилцуулж байгаа. Мөдөгч дотроо энэ намайг Наксуу гэж мэдэж байна. Элдэ болоод явхаас өмнө алах хэрэгтэй гээл бодсон байж байна. Авгах чалдагчдыг зүхтэж байгааг нь олонгуудаа одоо барихад хитрхи оройтцсон Сүнрэмийн хамгаалтыг эвдсэн гэхээр энд нэг тагнуулаад бүх хаалгыг бүгдийг нь цуглуул энд сүн солигч байна л гэж байгаа. Манай хоёрыг гарах гэж байхад нь бэлтгэлийн байрлал очих гээд гаргадаггүй. Бүгдийг цуглуулаад жин гэр бүлийнхэн гийгүүг авчирсан байгаа. Гаднаасаа бидний нэг шиг харагддаг боловч дотроо өөр сүнстэй хүнийг олох болно. Гэхэд манай хоёрч сандраастай. Бүх хаалгыг нь хаагаал одооноос энэ барилгыг орхиж гарах гэж оролцсон хүнийг тагнуулж гэж үзэн алах болно. Гэхэд гийгүү амар том нохоо болоод гараад иртий. Мудаг руу хараад ойртож байхад нь хэрвээ би баригдвал намайг мэдэхгүй дүрсгээрэй гэхүйд Сүнрэмийн хинч надаар оролдож чадахгүй битгий олон юм яриад гээл хамгаална. Нохоо нүсрээл яг бариад авлаа да гэсэн чинь ард нь байгаа хүн рүү дайрч тараад нөгөөх нь ч цохиж аваад гараад цухтаачнаа. Соёулж барьж аваад тулдаж байгаад сэлмээ дүрхэд хатсан чулуу болчтой. Сүн солигч нар гүүж ирч хүчээ алдахтаа чулууждаг юм байна л да. Тэр нь үнэн байх нэ гэхүйд Жанугч мөдөг рүү нилээн санаа зовсон байдалтай харна. Дараа нь гарахын явж байхад нь ахаал нөгөө сүнс баригч нохоо нь мөдөгийг барихаар ирсэн мэдээ. Чам руу дайруулж чи шууд чулуу болно үстэй. Би чамайг аврах болохоор хурдан цухтаа гэл мөдөгч хар ур дараагүй. Жанугч буцаад бэлтгэлийн барилууг үжиглэн. Сүнс баригч нохоож араас нь яг хөөж ирээд барих гэж байхад нь Жануг шууд л вааран гийгүүг нь хаглаа наачдээ. Бүгдээрээ гайхаж гарч ирээл манай гэр бүлийн өв хөрөнгө юмсан гэхэд өө би харах чаад санамсргүй л ямар өв хөрөнгө гэхээр ийм хэрэг гэдэм бэ ааш гээл ав гахч бүр аалнаа чамайг наашир гээл хөөдий. Дахиж нэгтгэх болохоор нэгийг ч дутаалгүй түүгээрээ гээл санаалтастай. Энэ байдлыг харсан мөдөөгч намайг аврах гэж үнэхээр энэ үн цэнтэй зүйлийг хагалчлаа гэж юу гээл гайхастай. Аав аач бүр хар шун чи юу н яах гэж ирсэн. Сүнрэмийн сурагч биш ээж гэхэд саяхан сүүлийн багш дээрээ хөөгдөхөд таныг багш дээр очиж уучлах байсан гэдгийг сонсоод танаас уучлах хүсгээр ирсэн юм аа. Sorry гэсэн чинь бүр зүрхээр явах нэ. Одооноос намайг тушаал өгтөл нэг ч алхам хөдөлж болохгүй. Нэг үгч дуурж болохгүй гээл зарлигдчихтий. Сугаалын. Өглөө нь гэрээ авахаа нэрж нөхөндлбөр бүх зүйлийг нь өгнө. Сүүлийн багш нь хүртэл уучлахгүй бэлэг илгээсэн гээд авгаахыг нь болиулж байгаа. Модогч бүр сүнсний чулууг нь эзэн авгаа дээр авчирсан хов тохироод заруулахаар л болтий. Энэ үед нь өөр нэг хүүхэн бас санамсргүй болоод харчнаа. Нөгөө талд нь манай киноны жинхэнэ зэвүүн гар гарч ирнэ. Тэрээр Наксугийн биеийг хулгайлуулсан бөгөөд хулгайлж авчирсан хүмүүсээ бүгдийг налангуудаа буцаагаа би барьчлаа гэд хаан дүргэж байх нь тэр. Яах гэж тэгж байгаа вэ гэвэл Сүнрэмийн холбооны дарга болох гээд авах ахыг унгаах гэж байгаа байхгүй юу? Үнийгээ ч хаанд хэлж шагналдаа Сүнрэмийн холбооны дарга болох хүсэлтэй байна гэхэд нөгөөдөл нь ч эрс эсэргүүцээд 20 дээжид хийж байгаа хүмүүсийг барьж хянаж байдаг ажлыг авгаах маань маш сайн хийсээр байгаа. Наксугч бас тэр байсан. Өөр байдлаар шагнануул гэдээ. Хааж өөр хүсэж байгаа зүйлээ хэлнэ үү гэхэд Наксугийн биеийг манай газар нутагт чатааж элдийг нь манай хадгалах хүсэлтэй байна л гэдээ. Хаанч үнийг зөвшөөрнө. Энэхүү Сүнрэмийн удирдагч нь яг үндэ Жанукийн аав бөгөөд хүүгийнхээ энергийг хаасны дараа хаашаа ч юм алгуулсан юм байлээ л дээ. Тэгээд одоо хүртэл ирээгүйж явахдаа аав гахад бүх эрхээ шилжүүлээд явсан байгаа. Тэгэхээр Жанук бол Сүнрэмийн удирдагчийн хүү болохоор хинч ордож чаддгүй мэн л да. Бас удирдагчийн өгсөн тушаал болохоор хинч энергийг нээж өгдөг л гэсэн үг. Модогч сүнсний чулууг албаар өөрийгөө амьд гэдгийг мэдүүлэх гэж заруулахаар өгсөн бөгөөд өөрийнхөө амьдардаг байсан хүндийд сүнсний чулууны зургийг үлдээгээд явдаг. Жанук харин зэвүүн гарыг Наксугийн элдийг авсан гэдгийг мэдэнгүүтээ шууд л эрх мэдлээ ашиглаад авахар очино.
Аав чинь байхгүй юм чинь би хадгалнаа гэд тохиол аав байхгүй болохоор түүний хүү болох би хадгалнаа гэж хэрэлдэж байгаа л авчтیں۔ Яг энэ үед нь Нагсуугийн хөндийгөөс сүнсний чулууны зураг олсон амьд юм шиг байна гэж Зэвүүн гарт хэлдэг. Өмнө нь тушаалууч Нагсууг удирддаг байсан хүн нь энэ Зэвүүн гар юм байна л да. Даанч Нагсуу царайг нь харж байгаагүй болохоор хаанаа сайхан мэдэхгүй өөрийгөө олуулах юм хийсэн байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө нэг нууцаар сонсоод байсан гар чинь сүнсний чулууг нь хулгайлаад хар зах дээр тавилсан Зэвүүн гарынхаа хайгаад ирд юм аа сте. Яг үнэндээ буцаж хайж Нагсууг аврах биш дахиж хэрэггүй болохоор алал гэсэн байгаа. Нөгөө хүүхнийг шууд л хороочно. Мөдөөгч эзэн авгаатай хэрүүл хийгээл яаж тийм үнцэнтэй юмыг алга болгож чадчихна гэлбөөр. Би хийн улгаасныг нь харсан гэд хайгаад ирэхэд алдсан гарч явж байгааг нь хараад намайг гэж бодоод алдсан байна. Тэд намайг аврахгүй байж гээл ойлгож байгаа. Гарахтайч туслахтай нүр тулаал гайхаастай. Нагсуугийн биеийг ч өөрийнхөө нутаг дэвсгэрт бүгднгийнх нь нүдэн дээр шатаана. Мөдөөгч хараастай. Тэгээл нөгөө туслахыг нь танингуудаа энэ миний удирдахч байсан юм байна гэд Зэвүүн гарыг мэдчихнэ. Бага байхад нь аавынхаа өгсөн байдалтай байгааг харж буй жоохон охин дээр царайгаа нууцлсан эрэгтэйч гараа сунгаад түүнийг бэлтгэгдсэн алуурчин болгосон байх нь тэр. Жануугч ирснэ элдийг чинь олцсон. Элдээ олчвол хүчээ авч чадна гэсэн мэсдэ гэхэд элдэн чизнээ тань агаар дээр хөөрөөл одоо хүчээ буцаагаад авахд л болно гэд хүрсэн чинь шууд хойшоо шидэгдчихнэ. Юун суулгах бүр байхгүй. Жануугч бүр сэтгэлээр унаад чамайг багшаа болгоно гэж боддог би ч тэнийг юм аа. Өөрийнхөө жилдийг суулж чадахгүй байгаагаа харж гин үү? Нагсуу одоо байхгүй болсон. Зүгээр л мөдөөгөр чимээгүй зарцаа игээд амьдр гэхэд ийм биеэр амьдарч байснаас үхсэн дээр л гэдэг. Үхээ үх хүснээ хийл гэж байгаа. Аль альнийхэн л төлөвлөгөө нь урчиж байгаа штэ. Сүнс солигчдын бошин дээр ирээд миний бошч бас энд байх нэ гэж шууд хадавцлаас үсэрчин. Гэтэл элдэн хүч ороод энерги буцааж авсан мэт сэлмээ сугалчж байгаа. Жанууг чайгаад ирсэн нээрэл хөх чинь гэж бодсон чинь сэлмээ сугалцсан далайн хэрэг дээр зогсож ирсэн нь шууд л ухаалдаад унчин. Сэрэл харсан чинь Сүнрэмийн отчийн газар байна гэхэд буцаал элдээ суулж чаддгүй. Нуурын энергиэс болоод хүчмэн сэргсэн юм байна гэхэд тэгээ яах юм? Байнга л нуур дотор загас шиг амьдрч чадахгүйгээс хойш чи ч бас багш айх юм уу? Чиний хүчийг сэргэж өгдөг чадварлаг багш гэж хаана нэсэн? Байлаа ч гэсэн ямар хүн цус далуурчин туслах уу дээ л гэдэг. Тэгээл аргаарцсан сууж ийсэн аа. Энэ газрыг өмнө сонсч ийсэн ч үнэхээр гайхалтай хотчин газар байна. Байхгүй юмын ургамал байхгүй бас бүхэл хороод юм байна гэж гэхэд бэлдсэн цайнаас нь жануг гуучнаа. Тэгээл амар Зэвүүн хараад чамайг нуураас илүү хүчтэй байгаасаа гэж хүсэж байна. Их өвдөн шүү. Чам дээр бүх зүйлээ бооцон тавьж байгаа болохоор заавал амьд үлдэхийг хичээгээрэй гэхэд хор усан жануг маань юу болоод байгааг ч болохгүй газар унаад бүр өгөх гэж байна. Яг энэ үед авгаах чирч таарах бөгөөд яасан бэ? Юу болсон юм бэ гэхэд юу ч болоогүй юм шиг. Хор уцан эзэнтний зүрх 6 цагийн дотор зогсох болно. Ямар хор эснийг нь мэдэж өрөндөг хийн гэвэл хэтэрхий ойрцсон байх болно. Амийг нь аврах ганц л арга байгаа. Энерги урсгалыг нээж хорыг нь биеэс нь гадагшлуул гэдэг. Ямар хор уулгасныг нь мэдэх гээл байцааж гарнаа. Даанч гүрийгээ хэлэхгүй штэ. Жануугч өгөхэд үнэхээр ойрхон ирсэн болохоор гэрээ авахааж бүр гуйсаар агаад энергийг нь нээлгүүлчихнэ. Авгах дээр ч хүн ирээд хорыг нь гадагшлуулсан. Түүний энерги урсгалыг нээчиж гэхэд мөдөөгч бүр бахан ансаатай нэгээл ухаалтчихна. Жануугч сэрээд энерги урсгал нээгцэн гэдэг мэдэнгүүтээ өөрийнх нь төлөө энэ бүх зүйлийг хийснийг ойлгож байгаамаа. Алхаж чадахгүй ч мөдөөгийг авахаар л ирж байгаа. Даанч өгтлээ зодуулсан болохоор би энэ үнэхээр л мууйдیں۔ Өөрөө өгчиж бас зарцаа дагуулсан гарч ирээд би өөрөө хорыг уусан юм аа. Шившлиг архилж чадахгүй дэ бачуурч өөрийгөө хордуулсан. Зарц маань миний тушаалыг биелүүлээд ийм байдалд орчлоо. Түүнийг авраач л гэдэг. Бусдын ч хорноос бүрээ идэгрээгөө байгаа штэ. Та битгий загнаач энэ хоёр өгчүүл яах юм. Дараа нь шийдгэнүү гэж гойсоор байгаа дотчийн газар явуулахар болно. Энергийг нээсэн хөвшөө отч маань яаж өгч яхад нь зүгээр хараа суух вэ? Хорыг гадагшлуулсан ч биеийн дэлгэрэг байсан болохоор өөрөөсөө жоохон хүч өгсөн шүү гэсэн чинь аавгаач бүр бөөн. Наад чи гөгшөө энэ их энергиэр явах уу? Тэглээж тэрмүү зориг бусдаасаа 20 жилээр хоцрогдсон байгаа. Одооноос эхлээд бэлтгэл хийлээж бараг 60 үржиж төгс эзэмшнэ гэхэд тэгсэн ч гэсэн эмчилгээний дуусаад идэрэхээр хүчээ буцаад аваарай л гэдэг. Мөдөөгч сэрснээ хүлгүй юм уу гаргүй болох гэсэн чинь зүг зүгээр ах чинь та нар ч үнэхээр хүн алж чадахгүй маа л гэж авсан. Жануугч ойртоод намайг ингэж цөхрөнгөө орж байсныг анзаарч миний төлөө амнасаа гаргуунд гаргасан хүн чи анхных нь. Би амьд эргэж ирсэн болохоор одоо миний багш болно л гэдэг. Би өдийг хүртэл 12 багш дээр очиж 12 багшид хөөгцөн гэж яригддагч яг үүндээ би тэднийг хайсан. Одоо өөрийнхөө хүлээн зөвшөөрсөн жинхэнэ багшаа олсон болохоор таны өмнө өвдөгс өгдөж үргэлж багшаа гэж хүндэлж явахад хангарахлаа л гэхэд нэг болцол хинт ч намайг багшаа гэж хэлэхгүй шүү. Бас чи бит хоёрын энэ харилцаа чи шилтгэн нь болж миний хүчийг эргүүлж олж өгсөн цагт дуусах болно шүү л гэдэг. Ингээд манай хоёр багш цаг болж байгаамаа. Нөгөө талд ч нөгөө сүнсний чулууг зарах гэж байсан эмэгтэй Нагсуу мөн байсан. Би далаад нуурлуу шидсэн. Дээр нь цэнгэр тэмдэг нь байсан гэд туслах нь худлаа ирчин. Яг үндэ цэнгэр тэмдэг байгаагүй штэ. Энэ залуу өөр юм шийдсэн л өдий. Зэвүүн гарч Нагсуу өөрийнхөө бийд байсан бол чамд тэгж баригдахгүй л байх байсан. Өөрөөсөө сул дорой бие рүү ороод хүчээ алдсан болохоор л тэгсэн байна гэж хэлээд хуучнаа санана. Тэрээр яг үндэ Жанукийн аавын гарын шив байсан мөгөөд хааны биетэй солигдсон байх тэр үедээ би чамд сүн солих харгыг зааж өгье. Харин чи намайг буцаагаад биед нь оруулаад өг. Хааны бие маш сул дорой болохоор би бүх хүчээ алдчихжээ гэд азар хориотой шид залгасан байж л тээ. Нөгөөхөн ч туслахтаа андаад яг үндэ энэ чулуу хэн зарах гэж байсан жинхэнэ эзнийг нь бол бас хэний чулуу болохыг нь олж мэдлэгэдэй. Мөдөөгч хог шүрдэж хорвогийн ховыг бадж байгаа дотож өгөн 10 жил ашиглах энерги нэмэлтээр өгсөн гэдгийг нь олоод мэдчихнэ.
Шууд л шалгаж үзснээ нээрээ байна. Чиний эцэнд маш их нэрийг хийж өгсөн байна. 10 жил цуглуулах зүйлийг чи зүгээр л авчлаа. Үнэхээр азтай. Хурдан эдгэрэг гэд төр өгсөн бах. Удахгүй буцааж авах үз ашиглаж чадахгүй бол чинийг болохгүй. Өссөн үедээ буцааж авах боломжтой гэхэд тэгвэл энэ энергийг удирдахын тулд эзэнтэй тааруулж амьсгалах хэрэгтэй гэсэн үг үстэй. Хүн болгоны амьсгал өөр болохоор би яаж хөгшөө хотод шиг амьсгалах юм бэ? Зүгээр тааруулах гээд үзэхүү гэсэн чинь тэг буруу игээд энерги идэвхжүүлчихвэл биеийнхээ бүх нөхцөлөөр тусаалдаж өгөх ч гэсэн оролдоод үзэхүү л гэж авсан. Соо хүүхдний хүн л адилхан амьсгалж явах ёстой гэж соёлыг ажиглахаар болно. Ууг нь долоон амьсгал явахад л хангалттай. Гараад яваад үзчихүүлж би мэднэ л дээ гэж явах үед Жанука чамайг отож хөгшин дуудаж гин гээл байдал биштэж байгаа. Оцсноо л энергийг минь ээж өгсөн танд баярлалаа илэрхийлэг юм байна штэ гэж аргалж байгаад авхаагаар баахан даар савчруулаад сатааруулчихна. Ах бол нилээн уудаг болохоор бөөн баяр. Энэ муу зарлагч яаж талархснаа илэрхийлж чаддаг байх нэ гээл хөрөөд идэв. Нөгөө талд мөдөөгч тань надаар тусуулах юм байна уу гэж баахан дагж ийснэ. Би танд сайн гэж тэрвэрхээр олцсон чинь бүр саваа ичдиймээс дээ. Яа өвдөж штэ гэсэн шууд босоод тэрийн нас. Энэ үедээ сандаршгүй зүйлтэй байсан модон шувууг нь унгачдیں۔ Соёулж хэдэн хатуу гүшидэд явхад нь газар унсан байгаа шувууг нь харснаа намайг санаж исэн юм байна л даа л гэдэг. Багада соёул үүнийг наксууд өгчээсэн баггүй юу? Соёулч шувууга алга болгосноо мэдээд хайгаар очиход мөдөг модон шувуугаар нь хөгжим тоглолцсон л зогсож байна. Хараад хуучнаад урсж байгаа. Хөгшин отож ах маань тасартлаа ууцсан өөрүүлээд явж байх ба боломжийг ашиглаад амьсгалыг нь мэдээл авчиж байгаа. Манай хоёрч хоёулаа амьсгалын хэмнэлийг мэдсэн ажилуулаад энерги чинь идэвхжиж байна л гэдэг. Аав гахт сууж яснаа дурсамжаа санах өгөөд өгсөн хааны хүүхэд гэдгийг нь мэдчихсэн юм байлээ л дээ. Алхаж чадахгүйсэн хаа яаж хүүхэдтэй болдгийг гэхэд миний биеийг авч ихтрийг минь бузарсан. Энэ хүүхдийг төрсөн өдөр хааны од тэнгэрт гарсан. Одоо бол хааны ах нь хаан ширээн цууцсан байгаа. Түүний угсааг заламжлах ханхууч байгаа. Хэрвээ хааны одонд төрсөн хүүхэд байгаа гэдгийг хааны удмынхаа олоод мэдчихвэл үүнийг уран тэрслэлт гэж үзэх болно. Түүний оршин байгаа л эмх замраагүй байдлыг авчрах болно. Тийм болохоор хинч биш амьдралаар амьдрах ёстой. Би энэ хүүхдийг аварч байгаа юм. Харин та нар хизээж энергийг нээж болохгүй шүү гэж загсан байгаа. Жанукийг дууцнаа би ч н одоо эдгэрсэн бол би шийтгэлээ илгээгээд аавынх нь элдийг өгснө. Энэ өдрөөс хойш чамайг сүнрэм нэвтрхийг хоригдж байна. Хүссэн үедээ нэвтрдэг сүнсний чулуугаа үлдээгээд эндээс явал гэдэг. Гайхаж балмагцсан жануугч байхгүй алга болгоцсон гэхэд сүнсний чулуугаа алга болгол 100 удаа банцдах шийтгэлтэй. Шийтгэлийг ёсоор болго гээл банцдаж өгсөн. Найзууд нь ч сандарж байгаад хөгшөө хот чи энерги байгаа болохоор давж гарч чадах хаа л гэдэг. Банцдаж дуусаад эндээс яв гэсэн чинь үгүй би 90-с цохилчлаа. Сүүлийнхийг нь та өөрөө зохиж өгнө үү гэхэд авах юу ч бодохгүйгээр шууд л маш хүчтэй зохиод авна. Цөхрөнгөө барсан манайхч мөдөөгөө явцгаая л гэдэг. Юу ч ярихгүй байгаа сэтгэлээр унсан жануук дээр ирээд тэгж цохилсон болсон юм уу? Одоо харин ч бандсандаа өгсөн ховор энерги буцааж авч чадахгүй штэ. Бэлтгэлээ эхлэх үү гэхэд би төрхтөө л хаягдсан байсан хүн. Бүгдээрэнд нь харуулад үйл даа л гэдэг. Бүх би энэ халууд үгээд байгааг мэдэнгүүтээ яаж юм хурдан энерги чи идэвхжээд байгаа юм бэ? Банддуулсан болохоор илүү хурдан ажиллаж байгаа юм байна. Ёстой азтай шүү чи нэрэл гин. Шатаж байгаа мэд халуудж байгаад осгох гэж байгаа мэд даарна. Үүнийг давчвал энерги чинийх болно. Зөөл амьсгалаад заавал давж гард юм шүү л гин. Ёстой л осгож өгөх гэж байгаа. Унтаж болохгүй шүү. Давж гарах хэрэгтэй л гэдэг үгүй. Энэ үед нэгэн үл мэдэх хүн жин авахтны нууц хаалганых нь өмнө ирээд сүнс баригч гийгүг гараад ирээ хоёуланд нь хийх ажил юм гэж дуудангуудаа энгийн нохооны биед оролцно. Энэ хүний талаар дараа нь дэлгэрэнгүй гарнаа. Манай орж бүр тэрвэрлээ твцэн давжчихын тулд 9 бус юм ярилцаастай. Маргаашинч даваад гарцсан л сууж ийн. Гэтэл гинэд ханхуу туслахоор ирдیں۔ Гурван илрэлт жанукийг зүгээр байгааг шалгахаар туслах гээд явж байна. Ханхууж ирснэ. Би Наксугийн элдийг чамаас авахаар ирлээ. Хаан зарлиг болгосон байхад яхаараа чи очиж авдیں۔ Дээрээс нь нэмээд аавынхаа элдийг ч өг. Угаасаа ашиглаж чадахгүй үстэй гэхэд Наксугийн элдийг танд өгөөд явуулъя. Харин аавынхыг бол өгч чадахгүй гэсэн чинь би заавал авч явмаар амсан. Тэгвэл хүчээс хойроод ялсан элдийг авал ямар вэ л гэж авсан. Нэг зураас татснаа чамд ингүүл арай шудрагах. Намайг энэ зураснаас гаргал гэдээ. Ханхууж бас шидтийм болохоор алж өгдөөмээс тээ. Яг л хожигдох гэж байхад нь мөдөг бохороос асгаснаа. Яна өстой уучлаарай. Зөөж явж байгаад гар алдчихлаа л гэсэн чинь шивгч маань ёс бус ажиллаа. Хэдий бохороснаас зүхтаж ухарсан ч гэсэн та зураснаас гарчлаа. Амлсан ёсоор аавын минь элдийг үлдээнэ үү гэхэд нөгөө горовч орж ирж таарна. Ханхууж амлсан ёсоор элдийг би үлдээ. Гэхдээ намайг ингэж дормжилсан зарцыг чинь зүгээр өнгөрөөж чадахгүй гэд яг алах гэж байхад жанук аавынхаа сэлмийг суглаад хамгаалчдээ. Хүүшээ би яаж сугалчваа гэж гайхаж байхад гар нь өөрт нь өдөртөгтгаа болоод ханхуур улаан галзуу юм шиг дайраад элдийг нь бүр хуглаа ичнаа. Болиулах гэж болиулж чадахгүй. Жин авахны охин нэг бугууч хидээд гарыг нь хүчээр хорж байгаа. Би өстө албаар тэгээгүй шүү гэхэд мөдөг харж ийснэ энерги нэгтлийнх нь гаранд орсон юм байна л даа л гин. Ханхууч өстө алнаа чамайг наад бугуучаа тайл гэсэн чинь та төрүүлж илд сугалсан штэ. Уурандаа сугалсан илд тасарч унсан бол шидтний дүрм ёсоор зүгээр явах хэрэгтэй гэсэн чинь дөрөөлрөл цуглчаад нийлж тарих нь бүгдийг чинь алаад үйл доо гэхэд модог шууд өршөөлгүйгээд би өөхөх гэм хийсэн яаж зүрхлвэ гэснээр готлыг нь арчиж өгөөл би энэ үлсэн бохор усыг нь ууя л гэдэг. Жануугч би уух хэрэгтэй штэ. Ханхуу надаас болоод уурлсан. Хоёлаа хувааж уух уу гэсэн чинь чи бүгдийг нь уулуу гэж авсан. Авхааж орж ирээд эзэнтэй би ууя гэхэд дангууч бүгдээрээ хуваагаад ууя гэж үнний нэттэй. Соёулч бид яаж таны эсрэг хүч үзэхсэн бэлээ дээ.
Заавал бохироо суулгаж яахсан мөлий гэхэд за явцгаая гэж шаарлаж байгаа. Өдөөгч араас нь нагсуу гэлтийг өгснөө. Яг үндэ бол та ялсан шүү. Манай эзэн гэж арчаа байхгүй. Сайхан сэтгэлийг тань биширж ийн нэдэргэл хөөхөн долоож өгнө. Ханхууч би чамаа бохир мөдөг гэж нэрлэе гэсэн чинь пүэ нэр хүртэл хайрлаж өгөөд гээл ийгөөг нь сайхан дижиж байгаа. Жануугч мөдөгийг тэрж авснаа багшаа шавин чадчихлаа. Илдийг суулчлаа л гэдээ. Сунрим дээр ирснээ аавынхаа илдийг суулжвал намайг хүлээн шүрнэ гэсэн баха гээл суулж үзүүлдэ. Саяхан нэгцэн энергийг ийм хурдан өөрийн болгочих гэж гээл бүгд гайхаастай. Аав гахч наад бугуучаа тайл гэсэн чинь гар нь ахаал хамаагүй хөдлөөд шууд дүрээд авсан. Бугуучийг нь буцааж дүүлгэснэ. Илтийг суулаа гэд юу гэж аятайхан барьж чадахгүй ээж гэсэн чинь одоохондоо зүгээр л удирч чадахгүй гамаа. Сая бүр ил дээрээ ханхуугч ялсан гэд хэлээ ичнаа. Өстө дайн дээр дажин гэж угсаа заламжлах ханхүүдэд тулцсан гэд хорхоор болоод ямар ч шалтгаан сонсдгүй. Ядахад зэвүүн гар сонссон. Энэ бол хааны угсааг доромжилсан хэрэг. Би яасан ч зүгээр өнгөрүүлгээл гэдээ. Аав гахан ч орж ирснээ зүгээр үү? Тийм богино хугацаанд өөрийн болгоод гайхалтай маа. Банздуулсан газар чинь зүгээр үү гээл санаа тавьстай. Чи багасаа л юмыг сурдаг ухаантай юм чинь худалдааны бүлгэмд орж 8 ихэд суралцвал яаж ийм л гэж асан. Хүсгүй байна. Би элний шийдтэн болно. Бүр хамгийн шилдэг нь болоод аавынхаа хүү гэж нэрлэгдэх болно гэсэн чинь чи жангааны хүүхэд биш. Чи бол гэр бүлээс гадуур харилцаанаас бий болсон хүүхэд. Тиймээс аав шигээ болно гэж хий осон зүйл мөрөөдгөө бойл гээл. Жануугч үнэхээр балмагтана. Өстө хэлэгч үггүй болж байгаа. Авхаатай сууж ирснаа улсаар дүр намайг түүний аав гэж ярьдэн штэ. Би зүгээр л тийм гэж хүлээмжшүүрөөд эндээс холоо хол аваад цугтдаг юм билүү? Хөөхий дөө сэтгэл нь их шаналж байгаа да. Сэлмэнтэй нь ядаж оногдож сэтгэлийг нь тайвшруулсан юм гээл аль талдаа л хэцүүхэн л байгаа. Соёулч мөдөг дээр ирснээ чи жингийн зарц биш юм аа. Аюулд орох бүртээ эзэн чинь хүснээ авч чи өөрийн амиг золиослж байсан. Та хоёрыг ямар харилцаатай юм бэ гээл сэжиглээстэй. Сүнрийн торигдож байгаа гэд ахад үгүй ээ манай хааны нутаг дэвсгэрт жанукийг үг би дамиг нь авч шидэх болно гэж алах нэ зэвүүн гарчаа. Мөдөөгч маш шудрах дулаан болсон. Бидэнд итгэхгүй байвал дахиад нэг удаа тулдуулахад болох юм шүү гэсэн чинь сайхан арга байна. Бүр албан ёсоор тулдуулъя. Аль нэг нь өгсөн байсан ч хариуцлага тооцохгүйгээр тулдуулъя гэд саналыг хүлээж авна уу л гэдэг. Мөдөөгч инээстэй. Яг гэвэл өөр эцэгтэй гэдгээ мэдээд шавн бүр босгоо бэлдсэн л хгүй юу? Албаар л гарцаагүй байдалд оруулж байгаа. Найзууд нь ч очиж босгоод чи эндээс хурдаа оргох хэрэгтэй байна. Чамайг ханхүүдэд тулдуулахар болчлоо. Хүчээж удирдах чадахгүй хөвчүүл яах юм гээд байдал намжтай хол байлахаар болдیں۔ Нөгөө талд тулдах өдрийг тохироод хэрвээ тэр үед жанууг ирэхгүй бол Сүнрэмийн өв залгамжлагчийн судлаас нь бүр мөсөн болох болно шүү гэж хаан зарлагдана. Яг үүндээ бүгдийн зэвүүн гарал хэлсэн байгаа. Мөдөөгч хоёулаа миний өссөн газар руу очиж ийн гэхүйд аавтайгаа байсан дурсамжаа санана. Аав нь хааны ордны одны судлаач байсан мөгөөд гинтл хаасайгүй өмнө саман болж гэрийнхэн туслах түүнийг нууж өгсөн байдаг. Аавыгаа харуул цухтаарай. Эндээс битгий гарч ирээрэй гэж хэлэхэд Сонрэмийн шидэнгүүд түүнийг хорохыг нүдэрээ харсан байгаа. Тэгээл зэвүүн гар түүнийг өөр дээрээ авч хорвоогоос алслагдсан хол газар хаягдсан юм шиг л өсгсөн байгаа. Одоо нагсуу өгөж мөдөгийн биеэр дахин ирлээ л гэдээ. Тэгээл жануугт хандаад чи миний олж өгсөн зүйлийг л идэж бэлтгэл хийж байгаад ядарсан ч газар чиний ундахоор байх болно гэжсэн чинь юу вэ дахин өнөртэй тохын гээл хүрээд ирсэн нэрэл дахиад шарж идэв. Дотор бүр усанд орох ваантай тэгээд бүр унтахоор тойж болцсон. Чи яагаад намайг худлаа айлгаад байгаа юм бэ гэсэн чинь миний хөшөө энд хий нэг амьдарч ийн гээл ятгад нөгөө сүнс өргөж гийгүү нохоо нь ирсэн л хуцаастай. Азар жанук яасан хөөрхөн нохоо вэ гээл эрхлүүлдэг. Мөдөөгч харж ийснэ наа чи энгийн нохоо биш байна гийгүү байна. Яваад эзний олоод ирлээ гэдэг. Жануугч чи энд химээ тийг нэрээ мэдгүй үнэн биз дээ. Буруугаар ойлгохоор нь штэ. Бэлтгэл хий гэж алсаад авчираад бүх юм бэлдсэн надтай хамт амьдрмаар исэн болов уу л гэж бодлоо. Саяны нохоо надад биш чамд ирхэлсэн бол төлгөө ээжэл гэж бодох байлаа штэ. Хоёр хүүхэдтэй болоод амьдрахад яг тохирох юм байна гэсэн чинь юу хуцаа даам бэ? Өстө солиорцсон ингээл бантад ууралчихна. Тоглоомж ойлгохгүй юм байна штэ гэснэ нэрэл 8 ч юм болоод амьдрахад тохиромжтой л юм. Тэгэж амьдрдаг ч юм лүү гээл бодож байна. Оройж амарж яхад нь гэрээ эзэн ирээл нохоотойгоо энэ дотор сүнс солигч байгаа гэж юу гэснээ чулуу болж зэрлэгшиж өгснээс эндээ өгсөн дээр гээд яг алгаж ийснэ. Тэгтээ сони юм да. Ийм хинэрхтэй хүн сул орой биеинд орчоод энэ хүртэл ирэхдээ зэрлэгшээг байна гэж юу? Яаж вэ гэж яхад нь ард нь ах жилдээ барьцсан л зөксөж байна. Шууд дайрсан чи өстө алуулд юм аа зайлвал. Наа чин Сонрымын алга болсон удирдагчийн илд багш байх юм. Чи сүнс солигчтай хамт юу хийж байгаа юм бэ гэснээр л хуалд болчихно. Мөдөөгч дүүдэндээ сохор охинтой өөдөөдөөсөө харж байгаагаар л сэрдэв. Өөрийгөө ч яагаад чулуу болохгүй байгааг гайхаал бодостой. Гараад ирсэн чи манай хоёр ив наримтай болцсон л сууж ийн. Бид хоёр бие биенээ буруугаар ойлгоод өчтөр жаал тулдсан жайлал талдаа гимгүй исэн байлээ л гэдэг. Гараараа мод хаглаал, гал гаргаал, хувцсан морон орсон байсан чи салхи гаргаж хатаагаал манай хоёр ч хараад бишрээстэй. Ууж исэн цайг нь харснаа хүүшээ чи бүгдийг нууц юм уу? Болохгүй штэ. Наа чан сэрэл дарагч цай штэ гэсэн чинь шидэн эрдэм эзэмшгэд цаад болоод идэг бэлгийн дурхслээ дарахын тулд сэрэл дарагч цайг уудаг шиддэн байдаг гэж сонссон. Арай үгүй байлгүй дээ. Та чи ий багш юм уу? Чадварлаг шиддтнээс их тус хүртчихэ гэж ёсолч мослол хажууд нь жануг бүр өглөө. Миний одоо сэрэл дарагч байгаа юм уу? Болохгүй штэ. Би хүүхэдтэй болох ёстой штэ. Үгүй гэсэн чинь наа чи урт хугацаанд үйлчлдэг юм бишээ гэхэд овооныг санаа намарж байгаа.
Та манай эзэнт нь туслаад гартаа бөгнөрсөн энергийг нь удирдахад тусч болох уу гэсэн чинь яах вэ болно л доо. Гэхдээ миний дүрмээр штэ байнга энэ цаг уух хэвээр гэхэд чадахгүй. Нэг давахыг уусандаа чарамсаад байхад өстө тийм юм байхгүй гээл эсэргүүцэд үхэх шахнаа. Худалдааны төв дахиад чулуучсан хүн олцсон болохоор сүнслэгчийг барихаар мөшгөд мөрдөж байхдаа Жанукийн хайсан сүнсний чулууг нь олчихно. Яахаараа энэ тийм ноотой хүмүүстэйдэг нь очоод хаана яаж алга болсныг нь олж мэд гээл тушааж байгаа. Жануугч юроосо бэлтгэлээ ихгүй албаар л ий багшиг дагаж хоолунд хийгээл юм хум засахыг сураад юроосо модогч цаг гаргадаггүй. Чи одоо зугаацах гэж ирсэн юм уу гэл хамаг юм авч хидлээл уурлаж өгс. Нөгөөх нь ч бэлтгэл их бодол байхгүй эндээ ингээд амар тавь амьдралыг сомоор ямар байвал өөрөө бэлтмээр байвал өөрөө бэлтгэсэн чинь хөгийн улчгаар амтаа. Намайг яаж чадахгүй гэдгийг мэдсээрээ ч өстой хог шар юмдаа чи гэд уурлаад яваад өгдөг. Жин огтны эзэгтэй чавхаа дээр ирээд хэрвээ Жанукийг охинтой минь ураг барилдуулвал би хүргэндээ туслаж болох юм. Манад хааны зэрлэгийг ч буцаах чадaltaй шидэдэнгүүдийн цуглааны цайз бий. Хэрвээ эсвэл манай өвөг хааныг ч судлаас нь буулгах боломжтой. Тийм болохоор энэ тулааныг би туслаад өгж болно шүү л гэдээ. Ядчихахад өмнө нь энэ хоёр ураг барилдах гэж исэн ч Жанук сүгэ туслаад хайцсан юм байл та. Даанжийн охин нь үнэхээр хайртай болохоор ээжээсээ гуйж агаад дахиад ураг барилдахыг гуйсан л байгаа. Мудаагч уурандаа эмсийн үрэл рүү явж исэн чинь нөгөө гар ирснэ. Чи тэр дэлгүүрт байсан мэт. Чи сүнсний чулууг зарах гэж оролцсон жинхэнэ эзэн мэт. Алив шалгаадах гээд тэндгийг харсан чинь байдгүй. Наксуу ийм бит орохгүй байсан бах та гэж ахт нь ханхуу явж иж таарад эрхэм дээцээ гэж мөргөж сүгдөөд би бохор мудааг байна санаж гин үү? Та амийг минь авраач тэнэг мөднөөс болж хулгай хэрэгт ороод үхэх болчоод байна. Та мэрэгэн ухаантай ууж сэтгэлтэй юм чинь аварч тус болооч гэд нөгөөдөө аргалцж байгаамаа. Ханхууч чи үнэхээр сайн мөхс болох юм аа. Гэхдээ яг ганц хоёр юм аятайхан үг хэлждэг хүн хажуутай байх тажгүй юм гээд энэ хоёр маань бүр уугаад суучнаа. Жанук чаагаад ирэхэд бүр тас үсэрцэн л сууж ийн. Аваад буцаа явж байгаа. Яг энэ үед манай хоёр Жанукийг хайц явж байхдаа соёулч хуучны дурсамжаа санана. Өмнө нь энэ хаднаас унаад хөлөө гимдээсэн байхад нь аксүрж туслаж байсан юм байлээ л дээ. Тэгээл хамт цагийг өнгөрөөж түүнд дурлсан баа. Мөдөөгч тогтуу ирсэн л төгсөж байна. Бөөндөө уулзаал явах гэжсэн чинь хүлэн алтраад соёул дээр унаал нөгөөх нь тосч авахтаа жанжаа. Чи багаахтай гүйдэлтэй юм шиг лийшээ ирдэг байсан те. Шуунаас болоод чамаа галзуурчиж л гэж боддог байсан гэхэд би үнэхээр түн сайн байсан. Маш их санаж ийна гээл мөдөөгч сонсцсон гайхастай. Сүнсний чулууны талаар асуухад яаж болгосноо мэдэхгүй. Нэг л мэдгэд байхгүй болсон байсан. Гээл мөдөөгийг өмөрчдээ. Ий багч сонрынд нэгэн чулууцсан хүнийг дагуулаа л ирнэ. Танихгүй хүн нэвтлээд ороод ирлээ гэж бөөн сүр болж ирсэн чинь манай хөгшөө отож шууд л багшаа. Багш минь ээ. Наа цэлмээ буулгацгаа гэл бөөн баяр. Ий багшаа авчирсан чулууцсан хүн ч хааны нутаг дэвсгэрээс гарсан болохоор яаж хаанаас энэ сүнс солигчийг барьцгаах вэ гээл ярьж байна. Тэгсэн чинь Ий багш бараг 500 гаруй настай хүн байж идэм да. Наксугийн талаар ч нэлээд асууж аваад жоохон гадарлаа л хэлдэв. Нутгаар дөрөн Жанукийг зогтсон арчаагүй амтан гэж ярьж байгааг мэдээд шарн хөдлөөд бэлтгэлээ хийгээр л болдیں۔ Ханхуу маань хүчрэхэг болохоор өөөхгүйгээр ялах ганц л баттай арга нь тансууг сурах гээл бэлдэж эхэлнэ. Тэр нь хамгийн шилдэг сэдтэн л хийж сурдаг чадвар юм байгаа юм л та. Хүчин бөөгнөрсөн гарааж өдөрдөж чадахгүй болохоор их л хэцүү байгаа. Бэлдээлэн өдөр шөнөгөө л бэлддэв. Ий багш ирсэн тансуу сурж байгаа бахта яг чадах уу? Тэрмүү золигчин шивгчин биш багш нь юм бэ штэ гээл ажиглаастай. Хүчээр өөрийнхөө энергийг удирдах гэж оролцсон болохоор гар нь бүр амар болсон. Мууцсан энерги бүхэд биеэр чинь эргвэл чи үхэн штэ мэдхүү гэхэд мөндөг рүү гайхаал хараастай. Нөгөөх нь чи амар азтай штэ хүчээр хийгээд байвал өөхөх ч гэсэн тэгтэрхий азтай болохоор өөхөхгүй л гэж авсан. Сэрийн шилжиж зэвүүн гарч ханхуу тандаад танаа авчин энэ суудал дээр суух ёсгүй байсан хүн. Тийм ч болохоор хизээ хааны одонд төрсөн хүн гинт гарч ирээд суудлыг нь болгоол гэхээс үхтлээ байдаг. Тийм болохоор чи илүү дутуу дайсан гарч ирвэл зүгээр л устгахчжээ. Дараа нь лайл болтیں۔ Жанук тулаан дээр хүрээд ирвэл зүйлд дуусгая шүү л гэдэг. Ярьж байхад Жанукийг өөрийг нь байхгүй байхад бүр мэдээчгүй байхад л бүгдээрээ нэлцэн хурмыг нь хийх гээд хамаг юма бэлдээд байгаа юм шүү. Жин охины охинч их жирэхгүй байгаагаас хойш өрөөгөө суллаад Жанук бит хоёр амьдч болохгүй мó. Манай хамгийн гоё өрөө 10 гаруй жил хоосон байлээ штэ гэсэн чинь ээж нь бүр бөөн. Аав чинь хайж байгаа. Эргээд ирнэ гэдгийг мэдчихээн. Тэрний оронд нууц өрөөнөөс арга билгийн аш чулуугаа аваад хормын бөөжөө хийлэг гэсэн чинь бөөн баяр. Хосууд арга билгийн аш чулуугаар хийсэн бөөж солилцвол хайрлах сэтгэл нь улам гүнзгийрдэг юм байл та. Ий багч чамайг ураг барилдах чагаа гэсэн. Энд тэгээ юугаа хийгээд байгаа гэсэн чинь бүр шок. Очиж учрыг нь олохоор л болж байгаа. Тэгээл өөрийнх нь амийг аврахын тулд хэлцээр хийсэн гэдгийг мэдсэн ч би гэрэлгүй шүү. Би өөр хүн сайн. Тийм болохоор зохицуулаарай л гэж авсан. Нөгөө талбар дахиад хаягдах чагаа ч мэдэхгүй хормын бүгжээ хэлэхээр л ирсэн байдیں۔ Даанч чулуу нь хагарсан байгааг олж мэдэнгүүтээ ёо ямар тэнэг юм бэ? Гарахтаа бүдэрч унахайгаа таалцсан юм биш үү? Ёо алуулсаа л гэж байгаа. Мудагч ирсэн мэж тараад мудаагийг харангуйтаа би танаа эзэнтэй ч ураг барилдах чам чинь чиний ч гэсэн эзэн гэсэн үг үсттэй. Чамаар хэлэх юм байна. Энийг бариад дагаад явал гэдэг. Мудагч энэ юу юм авах вэ гэд хүрсэн чинь шууд л нэвтэлж харснаа юу хагалзан чулуу вэ? Би яаж хараад байгаа юм бэ гээл гайхаж байхад нь их үнцэнтэй зүйл болохоор хаглах юм уу гимдэх юм бол зүгээр өнгөрөхгүй шүү л гэж авсан. Өөрөө хагалчаад хамаг буруугаа надад чихэж байгаа юм байна гээл мэдчихэж байгаа. Та одоогоор миний эзэн биш дээ гэд яг болтох гэсэн чинь зэвүүн гарын туслах нь ирсэн байгааг хараад за надад өгч би барь гээл аргалчаа. Жин охтны гэрт ирэхэд л толгой нэргээл нууц хаалганы дотор байгаа юмнууд ч хөдлөөд нэг л биш. Энэ үед нэгэнд хөөх өгүүлэгдэнэ.
Энэ улсад урт хожид болж байгаагүй урт хугацааны гав анжиг болсон. Бүхэл бүтэн уур ширгэх хэмжээний ган тохиолдож, шиддэнгүүд нийлж чирэгсэн энергийг сэргээхийн тулд том дахиад өргөснөөр тэнгэрээс мөндөр буужээ. Гэтэл тэр орсон мөндөр дунд хайлдаггүй мөсөн чулуу байж гин. Тэр мөсөн чулуу гал болж, чулуу болж ус болоод дахин мөсөн чулуу болж хэвэндээ ордог. Энэ явцад хар нундаг гардаг ба тэр нь сүнс солих шидийн чулууг бүтээдэг юм байна л да. Үхсэн биеийн сүнсийг дуудаж дахин амьдруулж чаддаг. Хоёр сүнсийг хооронд нь сольдог. Мөн амьд хүний сүнсийг нь гаргаж энергийг нь солих чадвартай. Тийм ч болохоор эцэст нь аим шиг дүмэн дэгдэж гайхамшигт шидийг бүтээдэг хайлдаггүй мөсөн чулууг өөрийн болгох гэсэн шиддэнгүүдийн цус тулаанаас болж энэхүү улс амьдын там болон хувиржээ. Тэр урт хугацааны дайныг дуусгар болгож чулууг олд хооргүй газар нуусан хүн бол Сүнрэмиг үүсгэн байгуулагч Согён багш юм аа л гэдэв. Тэр хүн бол миний багш байгаа юм гээл хүүхдүүдэд түүхийг өгүүлж байгаа багш байж идэв. Нэг хар шидтэй тоглоомыг устгаснаа л үүнээс илүү аюултай хар домын эд зүйлс жин овхныхон зөндөө бий. Бүгдээрээ мөсөн чулууны хүчээр бүтээгдсэн. Хар домын хачирхалтай зүйлс болохоор нууц өрөөнд байлгаж хадгалт юм аа л гэдэв. Ханхуугийн бодолд ч мөдөг орж ирээл тойл мойл нь хагараал нэг л биш. Шууд жин овгийн тучаал нэг хөө хайж байгаа энд ирсэн гэж дууллаа гэхэд тэр хүн чинь миний 10 жилийн чулууг хагалчаад тулгаалаад цухтцсан бид нар хайж ийна л гэдээ. Соёл дангуу хоёрт хайгаад хүрээд ирнэ. Бүгдийнх нь бодолд ороод тэл хаглаад явцсан болохоор санаа зовцсон л байгаа. Жанууг ч эзний болохоор дуудагдаад ирсэн жинхэнэ цуглаан болж байгаа маа. Мөдөг ч богинохон хөлтэй хүчхүүхэн учраас хоол зохтойг баха. Та нууц хаалгыг нээж өгнө үү гэсэн чинь тийшээ чи зөвхөн жин овхны хүн л хаалгыг нээж орч чадна. Тэр дотор байгаа гэж бодохгүй л байна. Гэтэ яг хагас цагл нээж өгөх болохоор тэр үед гарч ирээгүй бол шууд хаан шүү л гэдэг. Тэгсэн чинь мөдөг бүр дотор нь ороод толинд нь гацсан гарч чадахгүй болсон байж идэм аа гэж. Яасан бэ гэвэл гэрт нь очиод хагалзан гэж буруутгагдаад шууд хоригдсон байгаа. Тэгээд тэндээсээ зогтож явж байгаад самсаргүй нууц хаалганы өмнө ирсэн чинь нөгөөх нь онгойцсон байхгүй юу? Зогтцсон байгааг нь харангуйтаа Жинчуян хулгайлж тогтоосон болох гээд өөрөө арга билгийн чулуугаа авч нууснаа хайж авч яваад нууц хаалга руу орж байгааг нь харангуйтаа би одоо хаалгыг хаагаагүй гарцсан юм бах та гэснээ эндээ төгжигдээ төхөл өгөх гээд шууд хаацмаа. Тэгээл нэг харалтай тойл өөртөө сураад авцсан л лээ. Дангууч гинэт чамайг хөдлөх болгонд чимээ гараадах юм яг хоёр жуулаа хавирж байгаа юм шиг гээл баригдаас гээ. Соёл ханхуу хоёрч нууц рүүнээс гарч ирээд талент орсон юм шиг байна. Та гарахад туслана уу гэсэн чинь гарах боломжгүй. Энэ өрөөнөөс юу ч гаргаж болохгүй. Энэ бол манай дүрм. Хагас цаг болонгууд шууд хаалгыг хаанаа гэл. Мөдөөгийг авахгүй бол Жанук гарч ирэхгүй гэдгийг бүгдээрээ л мэдчихэж байгаа болохоор охин нь ээжтэй хандаад арга билгийн чулууг олцсон. Та гаргачих болохгүй мө гэсэн үггүй л гэдэг. Тухайн тойлонч Жануктэй яриад би чамд хүссэн болгоны хийж өгч чадна штт. Чи надад энерги л өчөх гэж яхад нь бүтээж хайснаа л үс самнахад л хэрэглэгдсэн юм биш гоцчих шүү гэх үед дүжигдсэн байсан мөдөөгийн эргэн тойрон дах зүйл алга болоод Жанукийг сонсоод биний олж байгаамаа. Хөөх юм яриад би ураг барилдахгүй чамайг хөргөж чадахгүй санжина гэж толонд гараа хоёр талаас нь тавьсан чинь гинтл толон жижигнээ таграа наачдээ. Гадаач жин эзэгтэй цаг болцсон хаалга яг одоо хаа гэж явах үед манай хоёр гэрэл цацруулаа л гараад ирнэ. Жинчуянж бүх хэрэгээ хүлээгээл хаарсан чулууг өөр хүнд гүтэх гэж оролцсон. Хаалгыг нь төгцсөн гэж өстой ээждээ алуулж баймаа. Ийм хэрэг болсон болохоор ураг барилдахыг туслахын ч амарлаж байгаа юм л та. Хайрлаж үсгсэн эзэнтнээ муухай цэвдэг хүүхэнд өгөхгүй шүү. Өгөх гэж болно гэд бүр хаалгыг нь хаах гэдэснийг харсан уу гээл хөөрхөн. Нөгөө зөвүүн гар чинь жин овхны нууцаар олцсон ботож хүүхэд юм байна л та. Тийм ч болохоор их чинь хизээж жин овхт ингэж хүлээж авч байгаагүй бөгөөд үдий яддаг гэдгээ хэлээд авна. Тэгсэн чинь л би таны алуу болсон том охиныг олоод үгүй. Нөхрийг чинь хайж байгаа гэдгийг мэдчихэйнаа. Гэхдээ би бүх эрх мэдлээ ашиглаад хүмүүст ажиллавал олж өгч чаднаа. Харин та бага охиноо ханхуудаа гэрлүүлчих гээд Жануктэй ураг барилгахыг нь боловлох гээл байгаа байхгүй юу? Соёл явж байгаа л модон шувуугаар тоолж байгаа мөдөөгийг олж харснаа Наксугийн биенээс энэ модон шувуу нь олцсон. Наксугийн амьдардаг байсан газар Жанукийг дагуулж явсан гэл бүгдийг нэрхтүүлж бодож ирсэн нь мөдөг бол Наксу юм байна гэд болоод мэдчихэв. Манай хоёрч буцаад явах гэж байсан ч мөдөг нэг л биш. Өөр газар л хоёлоо явчаад ирийг ээл давуулаад явдیں۔ Нөгөө зөвүүн гарын туслах нь л би чамайг Наксу гэдгийг чинь мэднэ. Сүнсний чулууг хэн заргаж ирснийг би хайлгуулсараа болоод мэдсэн. Жанукийг дагуулж ирвэл хинт ч хэлэхгүй амиг чинь өгшөө л гэсэн ба. Тэгээл чамайг золиослож амьд үлдэх болно. Би бол алуур чинь Наксу шүү дээ гэж бодож явахт нь нөгөө 10 жилийн чулууг чинь маад бэлгэлцэн байхаар нь зүгээр л гад явах гэд хосцуул хэлгэцэн. Чи аль үнгийн авах юм гээл хөөрхөн. Мөдөөгч нэг юм бодсон бол тэ за чи эндээсээ буц. Би хүчээ авах арга олцсон. Манай хүмүүс намайг мэдсэн болохоор би төрлөх газар руугаа явлаа л гэдэг. Ёстой нүүр тулахаар ганцаараа ирсэн харагдах бөгөөд ягаад ч тулдаад амжихгүй штэ. Тэгэл хаанаас ч юм Жанук гарч ирж хамгаалаад таньдаг хүн байх ч нэ гээл үзэж өгсөн. Тэгснээл тансууг борооны туслуудаар ашиглаад хийгээд сурцсан л эдий. Яг ялцлаа да гэд үж яхад нөгөөхөн ч босч ирснэ. Сүнс солих чулуугаа хаглаад анханасаа л санаан Жануктэй бие солих байсан байхгүй юу? Яг сүнсэн солигдох гэж яхад нь мөдөгийн жинхэнэ хараагуудаар гарч ирээд тэрвэрж аваад солигдоогүй сэрнэ гэж. Энэ охины хэн болох яагаад ингэж баймай гарч ирээд байгаа талаар туудахгүй гарнаа. Мөдөөгч солигдоогүйг нь мэдээл тэрвэрж аваад үлээд идэв. Нөгөө гарын сүнсэн ч бинээсээ гарангуйтаа ботож өөрт нь орсон болохоор бүр чулуужаад эхэлсэн. Харин Жанукч бугуучгүйгээр зүгээр гараа өдөртдөг болсон байх нь тэр. Тэгснээл чимооч гэсэн сүнсээс олсон Наксу ээж яагаад чулуужааг байгаад би яахаараа бүтлгүүчвэ. Чиний аавч бас чулуужж өгсөн болохоор чи ч бас чулуужж өгнө гэхэд миний аав сүнс солигч байсан гэж юу гээл шок. Танай гэр бүлийг сүрүүлсэн хүн дөрөв их гэр бүл биш.
Харин аав чинь өөрөө. Аав чинь зэрлэгшиж бүгдийг хөнөөсөн. Дөрвөн гэр бүл тэрийг зогсоосон л төдий. Одоо охин нь ч бас чулуужиж өгөх нэ. Ямар гонигтай хувь тавилан бэ гэсэн чинь үгүй ээ үгүй. Аав тийм зүйл хийх учиргүй. Зөвүүн даргалт бүгдийг хийчихэд намайг ч бас насаар минь ташлаж амьдруулсан юм байна гэхэд үгүй ээ. Чиний жинхэнэ өдөртөгч бол өөр хүн гэснээ л дайраад тэрийг нь Жанук байлуулсан чинь цухтаад алгуулчихноо. Нэг эмэгтэйгийн дороод ирсэн яг сүнсийн цорох гэж авах үед Жанук орж ирээл түүний хамгаалсан чинь ахиад цухтаа чинь. Нүүр амаа халахлаа л орон руу орох гэсэн чинь царайгаа харуул гээд оруулахгүй тулдаж эхлэхэд Жанук шууд л оролтыг нь татаж авч нүрээ дараад тансуу игээд бодоолгож авмаа. Үдчихсэн хүмүүс нь ч тансуу байж тээ тансуу ичлээ гээл бүр улс орон даяар нагсуу эрэгтэй хүний биед орчиж цэнхэр даавуутай нагсуу эргэн ирлээ гээд цуурхалж тарж өгнө. Сэн шилжиж чи Чуяна чи ахаад ураг барилгах чаа гэсэн үү? Хин юм бэ гэхэд дангууч бит хоёр ураг барилгах чаамаа гээл аргалчихна. Хоёр удаа нэг залуу таягдсан гэж ярилцахгүй гээл хамгаалж байгаа. Дараа намайг хайсан гэж ярьчихуу надад хамаагүй л гэдээ. Харин зэвүүн гарын дээр өдөг өдөртөгч нь хэн байдаг гэж ханхүүгийн ээж буюу улсын хатан хаан байвал яг уу зэрлэгшиж чулуутсан танай туслах чинь хааны ордонд ирснийг нь тэр Наксуу гэдэг нь харцсан л ах хэвээр. Түүнийг олж устгах мөсөн чулуу хааны ордонд байгааг олж мэдэх нь цаг хугацааны л асуудал болчлоо. Тийм болохоор хурдан барьж аваад алал гэдээ. Жанук зайлгүйшээ мэдсэн байлгүй л яг уу. Зэрлэгчээд хааны ордон руу явсан гэдэг нь өөрийнхөө амьнасыг аврах гэж мөсөн чулуу тэр дотор байгааг баталж өгсөн л хэрэг юм байл та. Хэрвээ тэр чулуу байх юм бол сүн солигч зэрлэгшгүй байх боломжтой гэсэн. Би чамд заавал олж өгнө гэсэн л гэж байна. За тэгэл нөгөө алдарт тулааны өдөрч болж бүхэл авгууд ирсэн харагданаа. Цагтаа ирэхгүй бол өв залгамж гэж байха болио штэ. Өстө цагийг нь тулгаал яг хаалга хаагдахын даваан дээр ороод ирд юм аа штэ. Үгсэн ч гомдлгүй гэж тамгаа дараал тулаа эхэлнэ. Даанч одоогоор зөвхөн тансууг усны тусал байж ижил хийж чадах болохоор мөдөг ий багшаас гуйгаад сүнриймэр тарихтаа ганц вартаус тавьж ааж гэж гуйсан л байгаа. Тэгсэн чинь зэвүүн гар тулаа эхлэхээс өмнө олоод тарьсан сэжигтэй болохоор бүгдийг хагаал гээд юучгүй болгосон л ээж юм. Мөдөгч гайхажснаа шууд гараа тусангүүтээ эзэнтэй ингээл тусаа шидсэн чинь тусал дээр нь дөрөөлөөд тансуугаа хийж ханхуг унгаагаад кино. Тулаан дуслаа гэж зарлагдаад бүгдээрээ шок. Зүгээр ч ялуулчихгүй чам шиг арчаагүй юм яаж тансуу сурдیں۔ Сүнрийн минь сурагч жүшээж хинээр залгасан. Чи арай сүнс солигчтой нууцаар бэлтгэл хийдэм шээстэй. Яг одоо багшаа гаргаад иргээл өөхөх нэ бүр. Азар ий багш гарч ирснэ би зааж өгсөн. Хөдөө зүхтагт нь таарад овоо чадвартай хөхт байхаар нь хэдийн зааж өгсөн гээл аварж байгаа. Бүх авгууд л булаацалтай адалчин манай чомбугванд шавар. Би чамайг хүлээж авъя гэсэн чинь би энергийг нээж өгсөн юм чинь намайг багшаа болох хэрэгтэй үсттэй гэхэд жин авгийнхан чамайг гэр бүлийн гишүүнээ болгож авахад таатай байх болно шүү гэж одулсан бүр. Аавгах хүлэмжшүүрүүд чамайг сүнрэм давхад бэлэн байна. Сонголтоо хийнү гэхэд мөдөгтөө ярьжснаа сүнрэм дэлсгэр болно. Авхаач бүр бахархаал хөөхөн. Нэвтрэх сүнсний чулуу хувц сүнрийг нөгөө л айгүй хүндэтгэлтэй хүлээж авнаа. Орой угтах баяр болохоор эмсийн хүрээлэнд бүгдээрээ сайхан ууж наригцгаа. Игчин даяа гэл нөгөөдөл нь бөөн баяр. Үзэгдэл шилжиж 10 жилийн өмнө нуусан мөсөн чулууг бид нар гаргаж ирсэн. Жин авахны том охин тийм жоохон байж мөсөн чулууг гаргаж ирээд зогсохгүй агуу их хүчийг өөртөө агуулсан хүүхэд байсан. Үгсэн гэдгийг ч мэдгүй хайсаарлага болохоор одоо би шинээр бий болгоод олж өгд юм уу гэж бодож юм л гэж авсан. Харин жин ахаа нөхөр нь нэгэн хараагүй охиныг давуулаад ирэх бөгөөд багийнхаа дурсамжийг сандаггүй гэхээр давуулаад ирлээ л гэдэг. Охиноо мөсгийг шалгах гээд нууц хаалган дээр аваачаад онгоодгүй. Игч чухгүйний готрол. Охин нь багаасаа хараагүйч маш чадварлаг. Бүх эртмийг мэдрэх чадвартай онцгой хөхөд байсан юм байна л та. Яг энэ үед бидний нэг шин дүрийг харуулах бөгөөд нүдэ боож хараагүй хүний дүрд жүжиглж хүмүүст өргөдүүлж агаад эргүүлээд тулгаа яадаг охиныг харуулна. Тэрээр энд мөдөгийг хааж ирсэн бөгөөд эмсийн үрэлэнд болж байгаа найрлуу дайрж орох гээл оролдтыг. Даанж оруулахгүй штэ. Нууцаар харж ирсэн ал хэсэгтээ наалдаж амьдрах хэрэгтэй байхад хайжчва. Боолтыг нь эргүүлж өгөхөөр ирсэн гэвэл тэнийг юм чинь намайг хэсэгтээ өргөдөөд үлдээх байхаа л гэдэг. За энэ бүгдээс харах юм бол мөдөөгийн хараагүй охины бие бол алга болсон жин охины том охин болж таарж байгаамаа. Тэгээл мөсөн чулуутай холбоотой болохоор мөдөг маань одоо хүртэл зэрлэхгүй зүгээр байгаа бөгөөд Жанукийн сүнс солигдоход ч бас мөдөг л аварсан ба. Гэтэ одоохондоо хідүүлээл мэдчихэв шүү да. Жанукч бүр тас үсэрчэн өргүүлсэн л сүнрэм рүү явж идэв. Тэгсэн мөдөгийг оруулдаггүй. Өмнө нь чи зочин ноёнтны зарц байсан болохоор оруулж исэн. Одоо харин эзэнтэн чинь сүнриймийн хүн болсон. Цаашдаа сүнриймийн зарцнаар үйлчлэх болохоор чи яваа л гэж авсан. Яаж ятгаад оруулдгүй маа зайлвал. Дотроо харин соовхны оч охин ирсэн байх бөгөөд Жанукийн сүнс солигчдоос аварсан охин байж дээ. Тэгээд тасартлаа утсан Жанукийн амьсгалан сонирн байна гэд хэдэн хүн авчрахт нь охин чараад бөөн баяр. Тэр шүн дурлцсан байсан юм байл л та. Ахиж таарах болов гэд бодож явахт нь бүр урд нь хөвччихэд юм аас тээ. Өвөөч албаар охиноо үлдээснэ. Би жоохон согтоо ах шүү гэнэ. Чи асарч хандаарэ гэд орхисон чинь нөгөөх нь ч мөдөгөө гэд өөр хүн ихэд. Өглөөс ирээд шүнжэнгөө өөр хүнээр асруулснаа мэдэнгүүтээ хүүе тэр сүнс солигчтой шүний явдлыг ярьчих үедээ гэж санаа зовсондоо хайж болоод уулзаатыг төхөөл гин. Тэгээл нуужхийг хүсэж яваад өгнөө. Мөдөгийг орж ирж чадаагүй хаг нь мэдээд авахаасаа гуйсан чинь ямар ч хэдтэй хувийн зарцаа оруулж болохгүй гэл. Сүнриймээс гарах гэсэн чинь баахан ном өгснөө цээжлэхгүй бол гарахгүй гэл. Өстой хатсан шаланд орчиж байгаа. Хөөхийн нөгөөх нь бүр сүнсний чөлөө худалдаж авъя мавъя гэд бодцсон л явж байна. Тэгсэн чинь сүнриймд зарцаар орох шалгалт өгчих.
Амар шалгууртай ч гэсэн чи чадах хаа л гин. Жануугч бүр гарахын төс. Би бүгдийг цээжилчлээ гэсэн чинь доор хаяц 1 сар болдсон штэ гэл бүгдээрээ шок. Би бол 12 багш дамжсан хүн. Яг адилхан зүйлээ 12 удаа үзсэн болохоор иймэрхүү юмыг үлгэх хийчнэ гэж шалгуулангуудаа. За одоо би гарч болох юм чинь харьцаад ирье аа л гин. Аав гахч орж ирснэ. Тэгвэл энэ ном ч гэсэн бүр үлхэн мэдтэй. Энийг цээжлүүл гаргах болохоор багшийнхаа үгэнд ор гэсэн чинь найзууд нь харснаа яана гэсгтэй л гарч чадахгүй нэ л гэж авсан. Нөгөөх нь хоов хоосон ямар ч бичиггүй. Зөвхөн энерги маш сайн төлөвлөж уншдаг ном байх нь тэр. Бараг унших гэж жил болох юм байна да. Юу ч мэдгүй уншина гэд хэлцдэг. Өстой тэнийг амтан болдоо гээл сургуулаар дүрэн живэр авир. Нөгөөхөө шатааж нэг үзээл, дээр нь зурж нэг үзээл хуурдагцсан да бөөр. Энэ үед тулгаач өхөн буруу хүмүүсээс мөнгө булгааснасаа болоод танхаа нарт баригдаад явж байхад нь соёул авраал нөгөөх нь ч хараагүй болж үжиглээл бүр бундан болчихж аамаа. Тэгээл догдлоо цаашаа явжсэн чинь нэг хүн ухаан алдуулаад аваад явчихна. Зэвүүн гарал баахан хараагүй охтуудыг цуглуулж их чигээ хуурах юм аа л хийж байгаа юм байна л да. Багш жануух төр хурч ирээд чи наадхан уншиж чадахгүй багтаал нэг жилиг зарцуулдаг. Наад ном чинь сүнрэмиг үүсгэн байгуулагч хайртай хүндээ өөрийн гараар бичсэн шүлэг байгаа. Шүлэгний эхний үгийг л мэдчихвэл цаашаагаа унших тийм ч хэцүү биш. Харин хайрын загтал гэдгийг нь мэдсэн юм чинь яаж уншихаа сайн бодоод үз. Хайрын загтал юу гэж эхлэх бол гээл хөрхөн тусалчаад гараад явна. Модоо өгч нөгөө талд шалгалтандаа ирсэн амар олон үнэтэй өрсөлдгөө хараал юу вэ л гэж аа. Соёл дангуу хоёр ч нэрсийг нь харснаа мөдөг бүртгүүлж гээл мэдэх үед ханхуучус ирсэн сүнрийн додыг ямар их хөл хөдөлгөөнтэй байгаа гэд зарч шалгаруулж байгааг мэдчихэв. Амар том цаас тарааж өгснөө ганц лалдвал тэнцэх боломжгүй л гэж авсан. Манай хоёрч туслахаар шидээд шалгалтынхаа цаасыг нууцаар олж аваад явж исэн чинь ханхуучус харцсан явж идэг нас. Бүгдээрээ л хөөрхөн туслах гэдэг. Сүүлдээ гурлаа суудсан эхнээс нь бөглөж өгд юм аас тээ. Биенийхээ ухаантай гайхаад бөглөж дууснаа. Одоо яаж өгөх үү гэхэд шууд ханхуураа хараа начтыг. Шалгалтын дуунаар өмөлж орж ирснээр зүгээр хажуугаар өнгөрж исэн юм уу гэж алхаж тойрч байгаа ч биенийхээ цаасыг унгааж өгөөд өнөө хөөрхөн. Тэгээл тэнцэж байгаа юм чи. Дараа нь 85-ыг угаах, өнгөлөх, хувцас сугаах, хоол хийх шалгалт гээл жинхэнэ ур чадвараараа нэг нэгээр нь тэнцээл аалж өгсөн. Энэ үед жанууг заавгахтай заалбай болж аваад энэ номны зохиолчийн хайртай эмэгтэйг хэн гэдэг вэ юм бэ гэж нэрийг мэдж аваад хайрын шүлэг юм бол нэрээр нь эхлэнэ үсттэй. Нэрнийх нь утганч цагаан засан дээр дэлбэлсэн хөх цахирмаа гэдгийг нь бодоод сууж исэн чинь гэнтэл өсгөнүүд нь харагдаж эхлээд уншаа наачт юм аа. Харин модог сүүлийн биеийн хүчний шалгаруулалтанд орж байх бөгөөд зөвхөн эхний 5 хүн хувингаа дүргэж аваад уралдаж орж ирэх юм бол төрүүлэх юм байна л та. Тэгвэл хамаг хүчээ шавхаж байгаа. 6-аад гүйж явж байхдаа ингээд ялагдчих болохгүй гэл цөхөрхийн даваан дээр сүүлийн хүчээ шавхаж аваад хуузыг нь тасалж байна. Оройч нэг нь уншигддаггүй шүлгийг уншсан, нөгөөх нь шалгалтандаа тэнцсэн ашгүй нэг юм болчихж байгаа. Жануугч хөөхөн тойроо аргаар би чамайг сансаан гэж сэтгэлээ илчилсэн чинь мудаг хүлээж авдаггүй маа залвал. Мудаг үг нь хөөхөн сэтгэлдээ болцсон ч гэсэн өөрөө хүлээн шүрхгүй л байгаа. Хаягтандаа гомдож ус эцэн жанууг маань ахаал бэлтгэлээ ихэ болчихно. Яаж чадахсан үгэнд нь орохгүй гэр орондоо харьж мараал өстө амарч өгж байгаа. Сийн шилжиж зэвүүн гар нөгөө цуглуулсан хараагүй охтуудынхаа царайг нь тулгаж мулгацсан л гэж байна. Ядгаад давхраагүй нүдтэй болохоор манай хулгайч өхнийг яг тохирох юм байна гэд авч үлдэнгүүтээ ваарыг нь хагалсан чинь найсандаа харж байгаагаа баригдчихнэ. Ууг нь яг болох юм байна гэж бодож исэн чинь хардаг ахны шууд алал гэдэг. Ёстой хий гэсэн болгоны чинь хийе. Наад охины чинь дүрд ороод үгүй. Харахгүй насан туршдаа жүжиглж чаднаа гэж сүгдэж мөлхөж гар ураагаа зүсэн байж гуйж байгаа. Чи яг чадах юм уу гэснээ ваарны хагарсан эсгүүдээр тал талаас нь зүсээл яг нүднийх нь урд хурц үзрийг нь авчирхад хүний урманд нүдээж завчдаггүй маа. Чи одооноос жин охины алуу болсон том охин шүү гэхэд мэдлээ л гин. Шавья залхуурж байгааг нь харсан мөдөг яаж зүгээр ахав дээ. Шууд ханхуугийн аядлыг харж байгаад хоёлаа бооцоо тавих уу? Би танд хамгийн үнцэнтэй зүйлээ өгье. 10 өдөр 10 шидэлтэнтэй тулдаад нэгийг ч ялж чадахгүй бол та миний 10 жилийн чулууг ав. Амьд явах хугацаанд миний олж авсан хамгийн үнцэнтэй зүйл аамаа гэхэд ханхууч төвшөрөөд бүр хоцсон хүн бүрт нь алтан мэлхий бэлгэлэхэд болцсон л байж байна. Юу ч мэдгүй сайхангаар гэртээ амарч аваад ирсэн чинь бүгдээрээ хүлээж исэн аятай сэлмийг нөгөөд тулдаж эхэлснээ хожигдчихноо. Яатахад ханхуу оролцсон болохоор татгалзаж ч болохгүй өстой нэг хаягдаад зүгээж гутруулчихгүй нас. Хайр дурлалын асуудал дээр харин манай авхай, авгаах, багш гурав бүр хайрын гурвалжин болцсон л ээж байна. Уг нь авхай маань авгаахад сайн баггүй юу? Даанч нөгөөх нь улаан төмс. Харин багш бол саяхан сандргүй авхайд дурлцсан ч цэцэг мэцэг өгөөл үнэ инээдтэй. Авгаах ч гэсэн авхаад сайн мөртлөө тэрийг яаж илэрхийлэх юм мэдэхгүй өстой нэг ч удаа хайртай гэж хэлж үзээгүй л эдийн. Нөгөө талд нь дангуу чуян хоёр маань ч гэрлэх гэж байгаа гэсэн цоо ярианда бантаад хамт байсаар агаад хоорондоо жанжаа. Гэтэл жанууг маань байхгүй. Бүхэл тулаандаа хожигдоол эдий. Найзууд нь ч санаа зовоостой. Гэхдээ давуу тал нь тулдах бүртээ жануугийг сайжирч байгааг анзаарч байгаа. Нэг өдөр сансаргүй ханхуу маань 10 жилийн чулуунд нь энерги шингээчтэй. Тэгсэн чинь гэрэлтээл зүгчиг заагаал жануугийн улаан чулуунч гэрэлтээл зүрхнүүд нь хүчтэй цохлол энэ одоо юу вэ гэж дагаж өгч байгаа. Гүүрэн дээр хоёр талаасаа бие биенээ харснаа юу вэ? Яах гээд хүн амтны бооцоонд тавьсан юмыг оролдоод идэв гэсэн чинь чи сэлгэлтээ мэдэрсэн үү? Зүрх түг гэдээснийг л гэж авсан. Энэ чулуунд хайр сэтгэлийг Улаанбаатар их болох хийж идэх юм байна л та. Өстой биенээсээ шижиглээл дахиж энерги шингээгээд үзээрэй л гэж аа.
Тэгээл мөдөг дээр ирээд энэ чи өстө хүчтэй идэвсэн мэт штэ. Би заавал ялж чамд буцаж авч өгөөд ёс журмаар нь хоёлоо хэрэглэнэ л гэдэв. Дааж хараараасаа хожигцоор л исэн болохоор хөөхий дангууч өрөвдөд би чамтай үзье. Би хожигдоод үгүй л гэсэн байж гин. Шууд харангуутаа би бууж өглөө гэ гар авчдаг нас. Ким авхаач мөдөөгөө чамд даалгах ажил байна. Дэмүүн гарт энэ жигнэгийг өгчих. Багахта манад их ирж иддэг байсан юм аа. Саяхан тараад асуухт нь би аваач идвгүй гэд хэлсэн л гин. Мөдөөгч явж яхад нь жануугч хоёлаа хамт явъя л гэдэв. Харуулна аваач өгөөл явж ийснаа энэ бол манай аавын ажлын газар. Би багада энд зөндөө ирдэг байсан гэж ахт нь өөр өрөөнд зэвүүнгаар нэгэн сүн солигчийг алах гэсэн л үж юм. Нөгөөх нь гараад зүхтаад явж байгааг нь манай хоёр олж хараад хааны ордны түшмэл ах шиг ахын сүнсээ солиод чулуучих чинь гэж ахт нь зэвүүнгаар энд байгааг нь мэдчихнэ. Шууд л жануугийг хавцал дээр хавханд хийж орхисноо. Чамайг энд алчвал хэтэрхий их сэжиг төрөх болохоор биеийг чинь л ашиглахаас наана гарч чадахгүй байж. Харин чи мөдөг хаа гэснэ. Хөөе нуугдаж зүхтаад дэлгүй энд ирж хоолээд энд хүн байна. Тэгээд дараа нь би чамд энэ гайхалтай язгууртан залуугийн биеийг өгье л гэж авсан. Нөгөөх нь мөдөг дээр ирээд сүнсийг нь сорох гэж ахад жанууг бүр яах ч болохгүй шууд хадаа авцлаас нь нүсрээд занганаас нь гарчиж байгаамаа. Тэгээл харсан чинь мөдөг бүр энергиэрээ өөрийгөө хамгаалаад нөгөөхтөгөө барьцалцсан. Юу болоод байгааг нь мэддэхгүйгээр энэхүү парт маань дуусж байна. Дараагийн парт маань эхлэхэд тухайн ороод хүчээ ашигласан болохоор ч тэр юм уу нүдний юм харахаа болчихно. Столж ихнээсээ өөрийнхөө хүчийг ашигласандаа итгэж өгөхгүй л байгаа. Зэвүүн гарч хаалгыг нь шидийн хүчээр хаацсан болохоор манай хоёр гарч чадахгүй байж захтаа гинтэлж ануг. Би тусламж дуудахыг гээд арга бэлгийн чулуугаа гаргаад ирдэг. Нөгөө газараа буцаад ирэхэд зогтсон байгааг нь мэдэнгүүтээ энэ газраас бүр мөсөн гарахаас өмнө олж алал гэдээ. Тэгснээ зүхтаад явживэл баригдан гэдгийг мэдж байгаа юм чинь нуугдчихл байгаа юм байна гэд ойлгонгуудаа за гараад ирээ хүний исэн зангыг яасаа итайхан даваад гарцсан. Одоо тэгвэл бүр галаар занга бэлдээд өгөх үү гэсэн чинь чи арга бэлгийн чулуу гэж сонсч ийсэн үү? Цэнхрийг нь бооцоонд тавиад ханхуу дагааг нь харсан мэт дээ. Надад дулаан нэдэж шít. Би энерги шингээгээд ханхууг дуудсан байгаа. Чи намайг алаад тэр чулууг авчна гэж бодож ивэл андуурж гинэ. Би айл хэдийн саяны сүн солигчийн ингэрт нь хийцэн. Яадаг лээ ханхуу ирж аансан. Нуух гэж оролцоо зогцруу ч н очиж байгаа хта. Харчвал өстой амар цочирдох бах та гэсэн нөгөөхөн залинд нь хуурдагдчихнаа. Байхгүй байна. Хуурчиж намайг ахаал хуурчиж гээл бөөн. Ханхуу жашгүй цагаа олж ирснэ. Энэ газар цүн солигч байсан гэсэн үний юм уу? Чи тэгээ нуух гэж жануугийг алах гэж оролцсон юм уу? Аав гахыг дууд гэж Сүнрэмийн өдөртөгчийг дуудуулна. Би жинхнээсээ харсан. Ордны Ким тайган байсан. Би нүдэрээ харсан л гэдэд. Ханхуу харин Ким тайганыг ордон доогийг шалгуулчихад болох юм шүү гэсэн чинь тэг шаардлагагүй гэ хатан хаан үрээд ирнэ. Тэгснээл хэнийг сүн солигч гээд авлаа. Ким тайган надтай анд ирсэн штэ гэхэд нөгөө хатаад чулуутсан байсан гар чин зүв зүгээр ээж юм аа сте. Хатан мөсөн чулууг ашиглаад буцаагаад аим оруулсан бохгүй юу? Буцаад аим орсныг бодвол мөсөн чулуу эднэрт авах нэ. Тэгвэл мөдөөгч зэрлэгшвэл би аварж болох юм байна л гэж бодож байгаа. Байдал бишсэн болохоор худлаа ирсэн юм аа гэж шийдвүүлэхээр болно. Бүгдээрээ л мөсөн чулууг ашиглаад байгааг гадарлаж иж л байгаа. Хэсэгтээ шийдвүүлж байгаа юм шиг Сүрэмээс холоогаарай л гэдэв. Соёулчаас юу болсон тухай сонсоод хэрвээ жануг мөсөн чулууг ордонд байгаа гэдгийг мэдсэн бол аваад мөдөөгийг аврах гэж оролдох юм байна да гээл гадарлаж байгаа. Гэртээ өрөөл ирсэн чинь ий багш ирсэн байж таарад юу вэ чи Сүнрэм төвшөнд юу ийж аа дахиад шийдгүүлсэн үү? Би засанд явах чинь чи хамт явах уу гэхэд багшаа би 10 тулааныхаа 9-т нь ялагдсан баа штэ. Энэ завшааныг ашиглаад бэлтгэлээ их санаатай байна. Надад зөндөө гой загсны уурга байгаа. Би аваад ирээ гэхэд ууг нь хамт явсан бол алтан завс барих аргыг зааж өгөх байсан юм да гэсэн чинь л мөдөөкийн нүд нь орой дээрээ гараал. Та түүнд чийсүү зааж өгөх юм уу? Явалгүй яхав те юун бэлтгэл. Яваад тэр алтан завсыг бариад дээрл гэдэв. Тэр нь мэдээж ингийн алтан завс биш өгөөд зөвхөн чийсүү гэх шидийг сурсан хүн л барьдаг болохоор ер нь бол чийсүү заадаг үгүй л гэсэн үг. Ий багш бол асуудалгүй алтан завсаа барингуудаа зөвхөн энергиэр хоолдог энэ завсыг барихын тулд маш зөөлхнөөр энерги удирдах уургандаа шингээж чадах юм бол усны энергийг удирдах чийсүүг эзэмших боломжтой л гэдэв. Олон хоног хичээсний эцэст Жануглим хаан бариад чийсүүг нь эзэмшчихэж л байгаа. Авга хүртэл эзэмших гэж 10-аад жил зарцуулсан бол ий багш бүр 13 жил зарцуулсан л эдийн. Ийм урт хугацааг зарцуулж гартаа бий болгодог усны энергийг төрхтөө л мэдрэх чадвартай хүмүүс байдаг. Тэр их хүч хаашаа чиглэхийг мэдэхгүй ч итгэх хэрэгтэй гээл Жанугийг л яриад байгаа юм л та. Шийтгэлийн хугацаач дуусч Сүнрэмд буцаад ирэхэд хамгийн илэмгий долонгойгаар сүлийнх нь өршлөгж болохоор үгээр идээл эдийн. Ханхуу жин чулуунд хосоороо Жануг мөдөг хоёрт байдгийг мэдээд их л уурн хурж чи залуу эзэнтнээ бэлтгэх гэж намайг хуурсан байна гэж чулууг нь шийдснэ. Би айл хэдийн 9 алтан мэлхий алдсан. Чамд молигдуулсан болохоор чи өөрийгөө бооцоонд тавил гэж авсан. Өнөөдөр тулдаг хүнийг нь дуудснаар чи заавал ялна гэж амал чадахгүй бол бүх зүйлийг чинь хурааж авъя шүү гэхэд би өөртөө итгэлгүй болохоор баталгаатай ялах хүн хайж ивэл тэр нь соёул байх болно л гэдэв. Соёулчаас мөдөг бооцоонд нааг мэдэнгүүтээ би тулдаад өгөө. Тэгээд ялаад өгье л гэж авсан. Наксуудаа одоо хүртэл хайртай штэ. Заавал ялж өөрийнхөө зарц болгоно л гэдэв. Тэгснээл өнөөдөр тулдах хүн чинь би байна гээл соёл гараад ирд юм аа штэ. Тэгээл ханхуугийн тушаалаар тулаа эхэлнэ. Сүүлдээ бүр чийсүүгээр ус гаргаал тэрүүгээрээ тансуу хийгээл бүр аалж өгсөн чинь үдчихсэн хүмүүс ч бүр шок.
Даанч соёл бол сүнрэмийн хамгийн шилдэг шидэтэн болохоор арай л барахгүй сүүлийнхээ тулаанд ч хожигдол үзүүлнэ. Найзууд нь ч баярлал хичнээн ожигсон ч гэсэн гайхалтай хүн юм а чийл гин. Гэвч хариуд нь Мудока алдчихэж л байгаа. Мудогч хийлгэх зүйл байвал хүссэн үедээ дуудаарэ. Хизээ чамаагүй гүгээд ирнэ гэхэд чи жануухтай хүснээр уулзч болно уу? Харин удахгүй би нэг хүнийг хол давуулж явмаар байгаа. Тэр үед туслаарай л гэдээ. Өөрийг нь давуулж явах гээд байгаа штэ. Тэрийг нь ч мэдхгүй заавал тусланаа л гин. Хамт байгааг нь хараад жануугч гониглаастай. Таксууд багасаа л сайн байсан болохоор харж байгаа харцыг нь хараад энэ таньцсан бах та. Таньцсан болохоор л надтай тулцсан байна гэдгийг нь ойлгоод эхэлж байгаа. Шүүнч болж Мудог аргуулын чулууга хайцсан л явж байна. Мудогч ордны ажлаа хийж авах ахын өрөөг цэвэрлж аваад хэдэн үг солиод авнаа. Ханхууд долгион дэшгээ долгионсон чинь нөгөөх нь жаахан буруугаар эргээд энэ охины талаар бүгдийн судал их айхтар хүүхэд байна л гэж авсан. Мудокийг зарсан зуучлагч нийслэлд ирсэн баа штэ. Тэр л илүү сайн мэдэх бах. Би зүгээр худалдаж авсан юм а. Тааруул сүнрийн очиж уулз гэд хэлчихээ л гэдээ. Хулгайч өхний хайж байгаа дээрэмчид зуучлагчийг олж ирэнгүүтэл чи сарай тосхоноос ирсэн мэт ээ. Тэр мөн хүүхэн энд хинтээ хамт байж болох талаар мэдхүү гэсэн чинь тэр чин сарай тосхоных биш штэ. Хэдэн сар байхдаа баахан уулгаа исэн. Чи ч гэсэн олвол хэлээрээ л гэдээ. Нөгөө талд сууийг их хулгайч өхнийг хараатай гэдгийг мэдэх бүх хүмүүсийг алж байх нь тэр. Зүгээр л өөрт нь сайхан сэтгэл гаргаж тусласнаас нь болоод сүн солигчийн хоол болгож байгаамаа. Тэгснээл өөр чамайг таних хүн байвал бүгдийг хэл. Ийм аар сархан хүмүүсээс болж баригдаж болохгүй штэ л гин. Авгаагч Мудокийг дуудуулаад хүрээд ирсэн чинь зуршлагч ч бас ирсэн байж хаан тэр. Тэгснээл сохор гэж жүжиглсэн бах нэ. Худлаа ирсэн бүх зүйлээ өч гэхэд эднийх амар ядуу болохоор имийн гуйс юм аа. Сохор олж дуулаад эмсийн үрээлэнд их цалин олно гэж бодоод бид нар худлаа ирсэн юм аа гэл хоёулаа л өршөөл гуугаад аргалчихна. Гарч ирснээр мөнгө авч хий гэснийг нь л хийсэн төдий. Гэхдээ чи үнэхээр сохор бишээс юм уу? Тэр олон жил биднийг хуурчээ дээ. Өмнөө хин зогсож байгааг яг таг мэддэг. Харахгүй ээж замаа сайн мэддэг байх үед чинь л бид нар чамайг жүжиглэж ин гэж мэддэг байсан юм аа. Ямар ч тааж миний ирэг гарвал гаран дээр өдөг буудал дээр аа шүү. Нэрээ сүүийг их тэр хулгайч өхөн чам дээр ирэг үйз. Дээрэмчид хайцсан явж илээ. Чи тэр охиноос хоолоо аваарай. Эмээг чинь нас ороход гэрийг чинь хоослоо цугцсан байхад өрөвдөө давдаа л гэдэг. Жанук лизийн эмэгтэйд мөнгө өгөөд хэрвээ хэнийг Мудокийг хайвал энэ мөнгнөөс өгөөд аргалаарай л гэж зэгцсэн байсан юм байл л та. Нөгөө талд сүүийг харсан гих дээрэмчид болон зуучлагч нарын амийг хороогоод стол ямар ч нотлох баримт үлдээхгүй л гэж аа. Мудог харин энэ үед нь зуучлагчтай уулзаж сүүигийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл асуух гэж байгаад жин чуянтай таарчнаа. Ийм бусрамг газар язгууртандаа юу хийж байгаа гэсэн чинь чи хинт шилж болохгүй шүү. Би зүгээр алдахгүй байгаа шидтэнгүүдийн үзүүлбэрийн тасалбар авсан юм аа. Энд дамлаж зарж байгаа гэхээр нь л ирсэн гэхэд агвахчаас ирж байгаа харагданаа. Мудокийг дагаад ирсэн ч нөгөөх нь өгсөн үнтэй хамт байж байгаа штэ. Өөрийнхөө нууцыг задруулах гээд алчиж л гэж бодож байгаа. Зуучлагчаас гадна 3 дэрэмж өгсөн байхыг харж явах хооронд Мудок зүгтчихнаа. Бүгдээрээ сарыг их тосхоноос ирсэн. Дээрэмчид ялангуяа саригаас ирсэн лууршныг олохоор явж байгаа гэдгийг сонссон гэхэд бүгдийг Мудок л алчиж гэж бодож байгаа юм чи. Учир явдлаа тайлбарлаад эзэн эмэгтэй дээр ирэхэд манай хоёр хамгаалагччаас дээр нэг охин чамайг хайж ирсэн гэдгийг надад хэлсэн юм байна. Чи тэр охиныг танд юм уу гэхэд айл үшээ нөгөө хоёртой нь уулзсан хороод идэм баас тээ. Тэгээл дотроо Мудокийг ч бас барьж өгөх ёстой юу. Гэхдээ яаж хардаг хэлсэн юм бол яалтчгүй л сохорсондоо шалгаж үзэх хэрэгтэй юм байна л гэдэг. Манай хоёр ч хамгаалагчдыг нас барсныг олж хараад өөрийг нь таньж байгаа бүх хүнийг хороогод байгаа юм байна гээл ойлгохтыг. Сэн шилжиж хаантай ий багштай уулзаж үсхийг хүсээд ордонд ирдэг. Саяхан л сүнс солигч ордон руу орох гэж оролцсон болохоор шалгуулахаар л дуудсан байгаа. Тэгсэн чинь л би сүнс солигчийг хараад шууд танихгүй. Гэхдээ баригдахгүй гэсэн айдас чулуу болчихгүй гэх аимшигт бодлон туслах болно гэж хатна руу хараа л идэв. Тэгээл би танд бэлэг бэлдсэн. Хэрвээ та зөвшөөрвөл би нэг нь нохойг ордонд оруулах хүсэлтэй. Гийгүү гэд сонссон бол сүнс солигчдыг барьдаг шидэт өгч байгаа юм. Таны хүсэж байгаа сүнс солигчийг бариад үгүй. Жанука гараа дагуулад ирэл гэдэг. Хатанж бүр босч ирээл ордонд хар шидийн зүйл оруулах гэлээ. Галзуураа юу? Яг удаа аваад яв гэл бараг өндөрхөө харуулж байгаамаа. Тэвүүн гарч ирсэн. Би бол ордны хамгаалагч. Ордонд хар шидийн зүйл оруулах гинэ. Энэ бол сүнрэм дайн зарлж байгаагаас ямар ч ялгаа байхгүй гээл оролдгүй. Хаан дээр очивол энэ бол зүү бус үйлдэл гэж ий багштай хэрэлдэж байгаад алуулах шахнаа. Ханхууж одоо болцгоо гэд бүх зүйлийг төгсөөж Жанук руу дайрж байгаа хүмүүс ч болцгооно. Билгийг минь хүлээж авахгүй гэсэн болохоор би ингээд явъя да. Таач бас хүмүүсийн үнэн мөн төрхийг жаал ажиглаад авсан биз гээл явцгаахаар болно. Мудогч авхаа дээр ирээд намайг алуурчин гэд буруугаар ойлгочлоо. Та намайг жин авгинд оруулаад өгөөч. Би жинжүү энтэй тэр газар таарсан. Намайг биш гэдгийг тэр л баталж чадна. Би очиж ятгах хэрэгтэй байна гэл гардыг. Тэгсэн чинь сүйж ирсэн үүдэнд нь хараагүй болж жүжиглээл таяга унгаас нь авахуулаад таньж байгаа үгүйг нь шалгаалгаа. Угаасаа танихгүй штэ. Тэгээл зүгээр өнгөрөхөр болно. Чи намайг тийм газар явж ирснийг өөрийнхөө амар баталгаад аам уу? Чадахгүй ээж намайг ална штэ гэхэд тэгвэл би төрүүлээд ээж чинь хэлж өршөөлөх болно. Тэнд явж шít очиод уулзаадахыг гэсэн чинь за би жоохон бодоод яал гэдэг. Харин нөгөө талд аав нь том охиноо хурамжаар сольж байхын тэр.
Яг гэвэл том охин нь өөрийнх нь биш л юм байна л да. Тэр нууц хаалгыг жин овгийнх нь л зөвхөн нээдэг болохоор өөрийнхөө охины үсийг боожоод үргэсгээд цусыг нь гаргаад авцсан л байгаа. Гарандан цусан орхойг хийсэн чинь өстой амар л үдчихэж байгаа. Одоо чиний цусаар жин охины цусны энерги орсон. Би л хар шидийн энергиэр зогсоохгүй бол энэ үт чамайг барьж идэх болно. Надаас урах гээд үзээрэй л гэж авсан. Мудогч гарч явж байгаа давхахад баригдаад Жанукийг ч бас тусад нь бариад хүрээд ирнэ. Тус нь байцааж юу нуугаад байгааг нь олж мэдэх гээл байгаа. Жин Чуян ч ирсэн мудаг алаагүй гэдгийг батлахад алуурчин биш гэдгийг нь мэднэ. Зүгээр л энэ хоёр биднээс юу нуугаад байна тэрийг нь олж мэдэх хэрэгтэй л гин. Хоёр тал байцаагаал хэрвээ мэдүүлэх чинь нэг л үг зөрвөл ахиж хизээч нэгнээ харахгүй шүү л гэдэг. Удалгүй хоёлоо гараад ирсэн гүүрэн дээр уулзаал амьд байгааг бодвол ижилхэн зүйл хэлж чадчихээ л гэж авсан. Аль аль нь л биендээ хайртай нууцаар уулздаг гэж чулууга харуулсан байгаа аахгүй юу? Жин огтны эзэгтэйч маш уртаагаар авгаах дээр ирээд манахаас сулгаалж гийгүүг аваад бүр ордонд оруулах гэж оролцсон юм уу гэхэд нохойч гинэт зэрлэгшээд сүнс нь гарч ирснээ Жин Чуян руу эвгүй харж байгаа л дайрчин. Охиноо хамгаалах гээд өөрийнхөө гараар санамсаргүй хороочж байгаамаа. Нөгөө биенээс нь цусан орхон авснаас болоод хар шид нь харагдаад дайрсан баггүй юу? Тэрийгээж мэдгүй хөөхий би саяхан хар шид ашигласан. Гэхдээ хин нэг бэртэх гэсэн юм биш. Зүгээр хайрын сэхүүс хийсэн юм аа. Үүнээс болсон болтой гэхэд ээж нь бүр алхаж байгаа юм чи. Дангууч хамгаалж байгаад энэ хоёр маань баригдчихэж байгаамаа. Энэ харилцааг яасан ч зөвшөөрөхгүй гээл хоёр талаасаа хоригдж байхад нь биендээ хайртай гэсээрээ л хоёлаа гэрээсээ хөөгдөөсгий. Ёстой хааж мэдхгүй байж хат нь авахаа явж иж тараад туслаарэ гэд баг барьж идэхнэ. И багш хол явсан байх бөгөөд Жанугт зориулаад ханхуугаас бүр Наксугийн элдийг гуйгаад авсан байх нь тэр. Яахаараа чамд хүн болгон ийм сайн байдیں۔ Миний багш хүртэл чамд сайн байхын гэснээ чамд нэр үг дамжуулсан. Цаашдаа энэ элдийг хин нэгэн сугалвал шууд хөнөөх хэрэгтэй. Тэгж чадахгүй бол хамт өхөл гэсэн байдیں۔ Анхнаасаа л Мудокийн бид Наксуг байсныг мэдчихсэн байгаа. Намайг элдээж суулж чадахгүйг мэдж байгаа болохоор амьд үлдээсэн байх гэхэд хүч чинь эргээд ирэхээр элдээ суулж хин нэгэн рүү дайрахаар шийдвэл хамгийн түрүүнд над руу дайрна гэж амал. Хэрвээ над руу дайрч чадахгүй бол тэр үед би дараагийн амлалтаа өхийг хүсэж байна л гэдээ. Тэгээл чи нөгөө зэрлэгчсэн байсан Ким Тайгны хэлсэн үгийг санаж гин үү? Чой удган гих тэр мөн хүүхэн намайг аал гэж тушаасан уу гэж орилоод байсан. Тэгэхээр зэвүүн гарын дээр чой удган гих хүн байгаа юм байна. Тэр удган хатны биед ч орсон байж магадгүй л гэдээ. Хатан яг л хүний энгийн энергитэй байсан. Би эмчлэх явцад зөндөө л судсыг нь барьсан да. Тэр яавч сүнс солигч байхсгүй. Тэглээж тэдний авахт үхэл амьдралын дэнлүү гэж байдаг штэ. Хүн бүрт амьд үгүйг нь илтгэх сүнснийх нь энергийг асаасан дэнлүү байгаа. Хэрвээ хатантан биеэ солиод чулуудсан бол хүн болгон мэдэх байсан л гин. Гема уулын хүндийд удган зайранаар бүгд байдаг гэдгийг сонсоод Жанугч чой удганыг хайхаар ирнэ. Тэгсэн чинь ханхууч бас энгийн хувцлаад ганцаараа хайцсан л явж идэв. Нөгөө Ким Тайган чинь ордноор харагдхаа болоод сэжиг авсан баггүй юу? Хоёулаа Ким Тайганаас болоод хатныг сэжиглж эхэлсэн бөгөөд аль аль талаасаа мэдж байгаа юмнуудаа хуваалцаал хамт ажиглана. Дээр үед чой удганыг хар шид маш их ашиглаж байгааг мэдээд барихаар ирсэн ч гал руу өсрээд орцсон. Тэгэхэд нас орсон гэж ярьдаг ч зарим хүмүүс их хүнд шархтаад цугцсан ч гэж ярьдаг л гэдэм. Тэгснээл нэрэ чой удган нэг эрэгтэй дүүтэйсэн. Тэр явдлаас хойш дүүнжээс алга болцсон. Гэхдээ их том гэр бүлийн эмэгтэйдэг гэрэлсэн гэсэн цуурхал байдаг гэхэд тэр дүүн хэн байдаг гэж Жин Чуяны аав байд юм аа гэж. Зэвүүн гарч охиныг ч нь олчлоо гэд сүүийг давалж ирэхэд Мингигийн шалгаал, Сорвигийн шалгаал бүх юм нь адилхан байна. Одоо шалгах ганцхан л арга үйлдэлээ гэд хаалгыг нэлгүүлэхээр болно. Энэ үед нь Жин Чуян гэрээсээ нууцаар хувцас авах гад Мудогийг туслаач гэд давуулаад ирсэн л үдий. Нууцаар хүмүүс ирсэн байгааг нь харангуйтаа ахаал нэг хүн давуулаад ирчиж хийнч тэр хаалгыг нээж байгаагүй мүү гэхэд Мудогийн нүдэн ч бүрлзээд хаалгах жонгохон тэр. Мөн байна. Миний охин мөн байна гэж тэрврээд авахд нүдний болт нь унаад Мудогийг хараа шок. Буцах замдаа явж исэн ханхуу Жанук хоёрыг хүн дааж байгааг анзаарангуудаа салаал явах оролж байгаа. Нөгөөх нь Жанукийг дааж байгаа болж таарад хинбэ гэсэн чинь энэ бүх зүйлсийн эхлэлийг тавьсан Жанукийн аав байж ахын тэр. Даанч бүр төрхтөнд л яваад өгцөн гертэн зургинж байдгүй болохоор танихгүй хөрхий. Гема уулын хүндийд шидтэн байгааг мэдчихвэл чи хэцүүхэн байдалд орно штэ. Удирдагчийн элдийг барьж байгааг бодоход чи хүүн юм уу? Наад элдний чи эзэн бол солиотой амта. Сүүлэрсээ ихнэр нь үхэж хүүхдээ албан тушаалаа бүгдийг орхиод зугцаа арчаагүй амта. Чи одоо хүүхдэн ч бишээж яагаад аавынхаа элдийг бариад явдсан бэ? Хэрвээ би хүүн биш гэд явбал ээж минь хэтэрхий өрөвдөлтэй байдалд орно. Тийм ээ, ээж чинь л хамгийн өрөвдөлтэй. Гэд архиас арваагаад аавыгаач гэж мэдгүйгээр хэдэн үг солиод авнаа. Сүйч бүр дөрдөө орсон байж хат нь Мудокийн зүүжээс нүдний болт нь өрөөнд нь байсан те яг ижилхэн хатгамжтай болохоор жинхнээсээ Жин овгийн том охин нь хинбэ гэдгийг мэдчихэж аамаа. Жин эзэгтэй ч бас бүх зүйлэн таарч байгаа ч гэсэн чихэн яалтчгүй л өөр энэ да. Би буруу санаад байгаа юм бах таа л гэдэм. Зэвүүн гарч ирснээ охиныг нь олж өгсний хайрууд нууц хаалга руу орж үзэх хүсэлтэй байгаагаа айлна. Орж харж ирсэн ал одоо том охин чи ирсэн юм чи өв залгамжлах эрхээ өг. Хэвлийдэх том охиноо алдах гэж байхдаа энэ татгалж байсан мөсөн чулуу гаргаж ирж Жанукийн ааваар авруулж исэн мэт. Цочирдох хэрэггүй би таны алдааг зарлах гээгүй байна.
Тэр явдлаас хойш танд мөсөн чулууг буцааж өгөөгүй баха. Хэрвээ том охиноо яаралтайгаар өв залгамжлагч болговол мөсөн чулуугч бас буцааж байсан байранд нь өгье. Бэлэг гэж бодчих. Хин хаанаас яаж олж авсан нь одоо хамаагүй штэ гэхэд чи юу хүсэж байгаа гэсэн чинь мөсөн чулууг буцааж аваад сүнрэмтэй дайн зарлаад устгаад өг. Сүнрийн л байхгүй бол хинч биднийг хориглохгүйгээр мөсөн чулууг хүснээрээ иргэшээлтэй ашиглаж болно штэ л гэж авсан. Тэгээл нууц бүлгмийн хүмүүсээ цуглуулснаа энэ олон жил та нараас нууж байсан удирдагчийг чинь харуулъя гэсэн чинь сүүе бэж идэх шүү. Гялсал өв залгамжлагч болгож аваад сүүигийн биед нь хатан сүнсээ шилжүүлж ороод жин овгийг удирдах талд муу хоорон санаатай л гэдэв. Ямар ч хориггүйгээр мөсөн чулууг удирдах ил гаргах гэдэг байгаа байхгүй юу? Тэгснээл удахгүй бидний цаг ирлээ гэж мэгцэн л байж гин. Жин эзэгтэй үгэнд нь хууртаад шидэднүүдийг цуглуулаад хар шидээр шалтак тавьж байгаа сүнриймээ эцэс төгсгөлгүй дураараа ажиллахыг зогсоохын тулд өнгөрсөн 200 жилийн турш мөрдөж ирсэн хоргийг цуцлахаар энд та бүхнийг цуглууллаа гэснээр мөсөн чулууг бүгдийнх нь өмнө ил гаргаад ирнэ. Бүгдээрээ л мөсөн чулууг устцсан байсан гэж бодоод байсан юм байна л та. Сүнриймжээс устгаагүй гэдгийг мэдчихсэн юм уу? Хар шидэг барина гэсэн шалтгаар ямар олон гэр бүлийг хянаж шалгаж ирсэн билээ дээ гэд бүгдээрээ л дайрдیں۔ Одоо л ёстой сүнриймийнхэн мөсөн чулууны асуудалд оролцох чирэх байхгүй шүүгээл албаар төмний дайсан болох гэж байгаа л хэрэг. Тэгснээл манайх эзэмший, үгүй манайх эзэмшнэ гэд нөгөө цус тулаан бараг л дахиад эхлэх нэ. Тэгсэн чинь л жануг гарч ирснэ. Ингэж дайдах юм. Та бүгд мөсөн чулууны эзэн болох сүнриймийн үүсгэн байгуулагч Согёоны тушаалыг сонсно гэж найдаж байна. Бүгдээрээ бүх хүчээ дайшлан Согёон багшийн хүслийг дагах болно гэсэн мэдтэй. Тийм болохоор сэтгэлийн үгс дотор яагаад мөсөн чулууг үлдээсэн мөн тэрийг яах талаар бүгдийг нь бичсэн байгаа. Та нар тэр номыг урдаа тавьж агаад ярина уу л гэдээ. Сэтгэлийн үгс гэдэг нь нөгөө хов хоосон цаастай энергиээр уншдаг хайрын захиатай ном баггүй юу? Хаан шууд тэр номыг авчир гээл тушаадیں۔ Бүгдээрээ л маргалдаж байгаа. Зүүндөө уншсан тэр дотор ямар ч тийм агуулга байхгүй гэж гайхаастай. Номыг эрхийг хүлээж авах хооронд энэ мөсөн чулууны хүчийг үздэхэх үү? Өөрийн нүдээр хармаар байна. Сүнс үдирддэг гэжтэй. Өгсөн үнийг амьдруулж үзье л та гэсэн чинь хаантаа дахиж амьдруулах нас орсон хүн байхгүй штэ гэхэд алчхад л болох юм шүү. Хөөе чи наашир. Чи нэг үхээ зэхэд үз. Би чамд 100 алтан заас өгье. Энэ нэг муу шивгчийн юм чинь мөсөн чулуутай ойрцсон ч бүгдээрээ тайван байж болох юм шүү. Сайхан үзүүлбэр үзцгээе л гэж авсан. Мөдөөгч дотроо эцэст нь мөсөн чулууг өөрийн болох боломж оллоо гэхэд сүйж харж ирсэн. Ээж нь охиноо өөрийн гараар хороохны ашгүйдээ л гэдээ. Хоолойгонж боож эхлэх үед Мөдогийн би хуучны дурсамжаа санангуудаа ээжээ гэд нулимс туслуулсан чинь бүр шок. Тэгсэн чинь л мөсөн чулуу нь бүр тэнгэр тасар хүчтэй шуурга бүтээгээл сүйч дахиж амьдруулж болохгүй юмсан. Бүх юмаа санчвал яана. Тэгвэл би баригдаад алууландаа гингүүтээ чулууг очоод цохоод авнаа. Шуургач бүр хүчтэй болж байгаад нэг харахад мөсөн чулуу, Мөдог, сүй гурав алгуулаа нас. Хинч юу болоод байгааг ойлгохдгүй бүр. Чомбогонд байсан хэдч гайхаад юу мана бас баахан цэцэгсвэ. Сая юу болсон юм болоо л гин. Эргэн тойрноо шалгасан чинь хаашааж гарч болохгүй хамгаалт үүссэн байх нь тэр. Гадна талд нь баахан шидэнгүү цугласан. Хүүхдүүд дотор байгаа штэ гээл юу ч хийж чаддгүй. Ёстой мөсөн чулуугаар оролцсон жин охтноос л оллоо гээл юун сүнрэмийг үзий ятгалолчж байгаа. Харин сүүийн Мөдог хоёр ч Чомбогонд хамт тойжлогдсон л эдий. Юу болсон юм бэ гэхэд мэдхгүй нэг мэдхэд л салхилаад энэ сэрлээл гэж авсан. Мөдогч адилхан юу ч ойлгохгүй байгаа юм шиг жүжиглж ийснаа цай ихээр явснаа шидэ ашиглаад хүчээ буцаагаад авсан байгаа хгүй юу. Нөгөөдүүл нь ч хоол хийгээд ир гэсэн чинь энийг хийж дуусаал Мөдог ахаа болиё л доо. Хааны бийд орд юм лүү? Эсвэл зэвүүнийгийнх дорх уу? Авахын бий ч бас дайжгүй юм. Одоо хүснээ ээж болно гэж бодохоор сайхан байна л гэж авсан. Жанугт хилээд явъя да гэж утсан ч нөгөөх нь урдаас нь хідүүлэн мөсөн чулуун дотор цойжлогдсон байгаа мэн те. Гялс болоод чамд өгөх хэрэгтэй юмсан. Хоёлаа тэр чулууг нь аваад хинт ч мэддэхгүй хоол явчихад л болно штэ гээл хөрхөн. Жаахан ирсэн бололтой явах гэж байгаа хэлхэ болчт юм аа. Ядхад хоригдсон байгаа газар нь сүнс солигч нуугдсан байж тараад сүйг бариад авнаа. Яг сүнсийг нь сорох гэж хахад би бол зэвүүн гарын тал шүү. Би таныг сүнсээ сольж байгааг харсан. Та нөгөө хөгшөө үгэн хүн мэдтэй. Хоёлаа нэг тал штэ. Би танд өөр идэх сүнс олоод өгье яа л гэж авсан. Нэг залууг олж өгсөн чинь шууд сүнсийн сорсноо. Ахаад олоод ирэл гэдэм бааз тээ. Харин манайд гарах гэж оролцсон ч мөсөн чулуу дотроогоо болохоор хүчээ огт ашиглаж болохгүй энергийг нь сороод байгааг ойлгож байгаа. Бүр мөсөн хүчээ алдах аюултай байхгүй юу? Харин Мөдог ямар ч энерги сурулж байгаа мэдрэмж авахгүйсэн болохоор би эднээс ялгаатай сүнс солигчүүдээ. Тэгээл яахчгүй байгаа юм байна. Мөсөн чулуу тэдний энергийг сорж ийн гэхээр би эндээс чулууг аваад сутчих юм бол бүх хүмүүсийн энергийг авч бүгдээрээ үхэх юм байна гээл ойлгохтیں۔ Ханхүүдэд таараад энэ хүн ч бас үхэн. Нүдэн анаад төвчээд өнгөрөх хэрэгтэй. Тэгжээж л би буцаад нагсуу болно штэ гээл явж яхад нь сүй таарснаа. Чи надад хүнжил аваад ирээч гэснээр сүнс солигч байгаа газрыг хэлнэ. Мөдогийг л бариулж идүүлэх гэж байгаа хгүй юу? Нөгөөх нь ч замдаа баг гал гаргах чаа соёулыг болиулж тэнийг мангараар нь дуудаж ийснаа. Соёулч бас үхэх юм байна л гэдэг. Амар л хэцүү байгаа штэ. Хүнжил авахаар явж байгааг нь сонсоод за би авчиад өгөө. Жануг чамайг хайгаад исэн. Чи жануг руу явал гэдэг.
Эзэнтнээ яага явж исэн чинь сүүе харснаа. Чи энд юу хийж байгаа юм гэхэд соёл хүнжил авахар явсан л гэж авсан. Хар хурдаараа л гүжаамч. Хүч ашиглаж болохгүй нөгөөх нь сүн солигч болохоор амар хүчтэй. Тэгээл бараг алуулж байгаамаа. Бусдад жирч туслахад зүгээр л сүнсийг сорж идэг нас. Бүгдээрээ л яах ихээ ярилцаж байхад Жанук би өрхтөж давуулж яваад нууц өрөөнд хориотъя гээл амиа золиослохоор болчтیں۔ Яагад гэвэл бүгд хүчээ алдаж байгааг мэдсэн ч сүнс солигч илүү хүчтэй болсон байгааг мэдэнгүүтээ Мудокийг хүчээ авцсан байна гээл гадарлсан баггүй юу? Тэрийг нь мэдсэн Мудокч аврахаар илдээ аваад хаалттай өрөөг нээж сүнс солигчийг ална. Жанукийг үхчиж гэж удаад уйлж авахад ашгүй амьд ижид юм аа. Хүчээ буцаагаад авсан юм бол амлснараа над руу хамгийн түрүүлж дайр гэхэд чам руу дайрч чадахгүй учраас дараагийн өөх амлалтаа өгнө үү гэсэн чинь шууд л үнсээд авд юм аа. Син шилжиж мөсөн чулууг 10 жилийн өмнө том охиныхоо энерги харах чадвараар нь олуулж исэн юм байл та. Даанч мөсөн чулууг өгөхгүй устгах гэж байхад нь зэвүүн гар булааж аваад түлхээд ус нуунгаацсан баггүй юу? Харин Мудог маань хайр сэтгэлээ анхааруулж өөрийн хүчээсээ татгалзахаар болсон байна. Би мөсөн чулууг авахгүй байсан ч гэсэн хатан бол авах гэж оролдсон шүү дээ. Мөсөн чулууг өөрийн болгоод биднийг энд алчиж магадгүй юм байна да гэд ярьж байхад Жанук би бүх хүчээ шавхаад тансуу иж бороо олгочих юм бол энэ хаалтыг нурааж болно. Гэхдээ би амьд эргэж ирж чадвал бүх хүчээ алдсан байх болно гэсэн чинь хоёулаа энэ хүртэл яаж явж ирлээ дээ. Би үргэлж чамайг үхэх гэж түлхэж чи амь насаад энжин тавин байж энэ хүртэл ирчээд бүгдийг нь алдаж болохгүй шүү дээ. Соёл хүнд бэртцсэн байгаа. Энэ хിവэрэ байгаад ивэл үхэн. Чи надаас болж хүчээсээ татгалцсан байгаа шиг би чамайг хамгаалахын тулд хүчээсээ татгалзаж байна. Соёулчаас үдийг хүртэл намаа хамгаалж ирсэн найз минь шүү дээ гэхэд соёулын би үнэхээр л муурагдана. Тэгсэн чинь сой шууд гараад үсээд энэ жин овогтны хорхой түүнийг аварч магадгүй гэд гарлуун дамжуулчихнаа. Хааны ордонд ч сэтгэлийн үгс гэж номоор шалтгаглаж цаг хожиж байсан бөгөөд яагаад тэгсэн бэ гэвэл жинхэнэ хатныг үхээгүйг мэдээд олох гээдээс юм байл та. Дангу жин чуян хоёр олоод ирсэн л эдийн. Энд авчрах хүн бол муу ёрын шид ашигладаг удхан байгаа юм. Гейма тосгонд байдаг эми сангийн там шиг булангийн өрөөнд адгуус шиг их удаан хоригдсон байсан гэхэд хатан зэвүүн гар хоёрч бүр шок. Тэгсэн чинь л бүр дүүн давуулаад ороод ирд юм аа гэж. Яасан бэ гэхээр очиж амьд байлгадаг эмийг нь уулгаж байхдаа охиндоо баригдсан байхгүй юу? Нөгөөхөн ч хаантаа тантай ингэж уулзна гэж зүүдлээчгүй явлаа. Энэ муу шулан миний сүнсийг сольж өөрийнхөө биед оруулсан. Би бол таны хатан байна гэхэд ямар байж боломгүй худал зүйл ярьд юм бэ? Тэгвэл надад сүнс сольсон цэнхэр тэмдэг байх ёстой үсттэй. Мөрийг минь шалгахад л болох юм биш үү л гэдэм. Сүнс сольсон тэмдгийг амархан арилгаж болно. Харин надад өгсөн гийгүү нохооны ид шидтэй шатаагаад үлдсэн үнс нь байгаа. Энүүгээр шалгая гээл затсан чинь хатан бүр өглөө. Наа чин зүгээр л 100-ны үнс байгаа. Чи өөрийгөө сүнс солигч гэдгийг баталчлаа. Түүнийг барьж хойр гэхэд шууд тутаг гаргаж ирснэ. Энэ муу хүүхэн өөрөө л залуу биед оруулаад үгүй гэхэд шуналдаа автаж гүйж ирээл бие өгсөндөг гэсэн чинь энэ хүүхэн бол өдийг хүртэл сүн солигчийг бий болгож ирсэн. Бүр болооч хүмүүсэн чулуу гаргаж ирж бүх овгуудыг талцуулах санаатай байсан. Энэ ихч дүүст бид бүгдээрээ хуурдаж байсан байна гэхэд нөхрөө чой удганы дүү гэдгийг олж мэдж байгаамаа. Авчирсан том охиныг ч бас эднэр нийлж бүтээгээд дараа нь сүнсээ оруулах гэж төлөвлөжсэн гэл хамаг булхайг нь илчилсэн чинь зэвүүн гар бүр юу ч мэдэхгүй юм шиг аашлаанаас. Хатны биеийг буцааж өгвөл дүүг чинь амьд үлдээ болцсон л ээжээ. Тэгсэн чинь дүүн шууд л "Ихчээ, та наад чулуунууд аваад зуухт. Сүүлчийн удаа хийж өгч чадах зүйл үүнээс үр байхгүй байгаад уучлаарай" гэснээр өөрийгөө хутгалаад авд юм аа гэж. Ёстой л хэлэх үггүй болж байгаа. Хатанч бүр амар муухай инээгээл би бүгдийг нь алаад мөсөн чулууг авах болно гэснээр сүн солигчийн чулуугаа ашиглахад авгах зогсоосон ч чулуу нэтгчсэн болохоор тэнгэрт шуурга дэгдэж байхад Жанукийн аав нь хаанаас ч юм гарч ирээд бүх хүчийг өөрлөгөө оруулаад зогсоочно. Хүн болгон л жанган байна шүү дээ гэл нөгөөхөн ч хааны ордонд ороод ирнэ. Бүгдээрээ л бүр шок. Би өнөөдөр бүх гин бурууга хүлээхээр ирлээ. Анх мөсөн чулуугаар хар шид хийж эхэлсэн нь тэрийг нуух гэж зүхтаж алга болсон нь бүгдээрээ миний буруу. Сүн солигч чулууны хүчийг өөрийн биеэр зогсоосон болохоор би энд чулуу болж өгөх хэрэгээ хүлээгээд өөрийнхөө амийг авч энэ эц төгсгөлгүй маргааныг дуусгаж байгаамаа. Яг энэ үед сүүлийн хүчээрээ тансуу хийж байгаа Жанукийг харуулах бөгөөд шидийн хүчээ алдсан ч мөсөн чулууг олоод авах нь тэр. Нөгөөхөн ч гинт амар тод гэрэлтэхэд их хааны од гарчлаа. Их хааны од байна шүү дээ гээл орилцоод юм. Борооч орж хаалт байхгүй болох үед бүгдээрээ орж ирсэн чинь ханхуу зогсож байж таарад тэр бол их хааны од юм байна гээл бүгдээрээ мөргөж сүгдөөстэй. Мөдөөгч хүчгүй, Жануугч хүчгүй, стол хамтаа болохоор зүгээрээ л гэж амчаа. Бүх зүйлч байсан хэвэндээ орж манай Дангу, Жин Чуян хоёрын хурмын мэдээ улсаар нэг тарсан харагдана. Дангуч аавынхын зургийг өгөөд бүх хариуцлагыг үүрч амь насаа өргөсөн учраас сүнрийн болон жин аваг хариуцлагаас мултарч би чурмаа их боломжтой боллоо. Чамайг аавыгаа харж байгаагүй гэхээр нь би энэ зургийг өгөх гээд аваад ирсэн юм аа гэсэн чинь би харж байсан. Уулзаж ч үтсэн юм байна л гэд ойлгож байгаа. Харин тухайн үед хатан сүнсний чулуу ашигласан болохоор чулуужаад хажуугаар нь баахан өмнө болж байгааг далимдуулаад зэвүүн гар тухтаад алга болсон байх нь тэр.
Жин Чуяны аав нь өөрийгөө утгалсан амьд байгаа бөгөөд би энэ муу байгаа болохоор Мудокиг ижилхэн битээгээд хормын хувцсыг нь өмсүүлж таарах нүггүй юу шалгах чийдээ. Тэгээл толон тараад айлгуудчихсэн чинь Жанук хараад ёо ёстой хөөрхөн байна. Ийшээ суучих. Намайг таны шав байхаа болохыг зөвшөөрнө үү? Одоо угаасаа хоёулаа хүчгүй тул багш шавын харилцаа байх ямар ч шаардлага байхгүй гэж бодож байна гэхэд зөвшөөрж байгаамаа. Тэгсэн чинь лаймар хөөрхөн нэгээд за тэгвэл залуу эзэнтэнтэйгээ ураг барилдаач гэд гэрлэг санал тавиал манай хоёр жихнээсээ учруулж байгаамаа. Нөгөө талд манай төмөс авгах маань авхаг ий багшд хайртай л гэж бодоод яваад исэн юм байна л та. Гэрээр нь эргэлдээд байгааг харангуйтаа л тэгж утсан байгаа. Чи чин тэнэг юм уу? Миний хайртай хүн бол чи. Анзаарах юм болов уу гэд дуртай олыг чинь хийж өгч, өмсөх хувцсыг чинь ойж өгөөд хүлээж исэн. Ирээдүгээ бодохоор л зүрх түн түн гэд сохилж байгааг мэдэрсэн. Одоо болио хэрэггүй. Үүнээс хойш би ямар ч зүйл чамаас хүлээхгүй л гэдэм. Би ч тэнэг юм да түн 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 гээл үлдчихэж амаа хөрхий. Жануугч ирээд за наад даавууга амандаа зууж болно шүү. Би мөдөгтөө хоримлохоор болсон гэсэн чинь бүр 100-гаал арайчтэй омоо л гэж амчаа. Манай хоёр цайрандаа умбаал өстой л хөөрхөн байдیں۔ Дангуу чуян хоёрын хормыг дуусгачаад эндээс хэсэг хол амьдрахаар л ярилцж байна. Авгах жуучлалтгүйгаа лаваа уучраалж байгааг нь багш холоос харчнаа. Өстой уйлж өгж юмчаа. Том хүн ингэж үйлхийг анх удаа л хартлаа гэсэн байж байна. За энэ үед зөвүүн гарны газар нуугдаж байх бөгөөд Жанукийн мөсөн чулуутай болсон үгүйг бодож ирсэн нь Наксугийн элдийг авахар ирсэн нь үнэхээр сонирн байсан. Энерги нээлгэхэд ч тэр охин байсан. Тансууг ашиглахад ч бас гэснээ арай үгүй байлгүдээ гэд Мудокиг олоод мэдчихэж байгаамаа. Нууцаар дагж ийснаа хэрвээ тэр мөн бол ингээл мэдгэдэх болно гэд нэг нунтаг үнэртүүлээд хонх дуурхаж эхлэхэд Мудог човстуулсан юм шиг л болно. Сүнс солигч болохоор нь хар шид ашиглаад бариад авчижээ л та. Харин сүүи буцаад гудамжинд гарцсан жин огтныхоос цусны орхоо өвчнийг намдах им улгаалж байдаг. Соёлыг аврах гээд хорхоогоо эзэн болохоор амар өвдөж байгааг нь мэдээд намдах имийг нь ядаж өгөх гээд байгаа байхгүй юу? Юугээл зүгээр хулгай илгэхвдээ. Жин эзэгтэй жорж ирэл өөрийн өвхөл рүүгээ өөрөө хүрээд ирэх шүү гэхэд энийг таньж гин үү? Би таны жинхэнэ охиныг мэднэ. Би л зөвхөн мэдэх болохоор намайг алд болохгүй штэ. Охиныг чинь алга болох үед зүүжсэн болт мөн байгаа цтэй. Айм нас минь аюулгүй болох үед хэлий гэж цухтаа гар авчнаа. Соёлын бийч нилээн муу байх бөгөөд эмсийн үрэлэнгийн эзэгтэй ирээд саяны гуйлагч охин энийг танд өгөөрэй гэсэн гэхэд цаасан дээр нь зүрх баслаад байгааг чинь болиулнаа. Заавал угаараа гэд бичсэн байх нь тэр. Хинт ч хэлээгүй байхад яаж мэдээд байгаа юм бол хин юм бол гээл гайхастай. Авхаач Мудокийг хүлээмжшүүрөөл тэр хоёр маань тасарчлаа угаа цогтцсон л гэж байна. Жануугч унтуулахаар өрөөнд нь оруулж ирэхэд би чамд зөндөө хайртай гэснээ л үнсэж аваад өнөн хөөрхөн. Хормын чөдөр болж бүгдээрээ л бөөн баяр. Даанч зэвүүн гар Мудокийг ховстоод өөр дээр авчирснаа. Ийм өчүүхэн биеинд ороод юу ч хийж чадахгүйсэн байх нэ. Би бүх хүчээ ашиглаад чамаагүй чиний хүчийг сэргээх учраас чи миний хий гэснийг хийж байгаад зэрлэгшиж өгөх л гэж авсан. Энергээр хүчийг нь сэргээж өгснөө хамгийн ихний даалгавар бол Жин Чуяны аавыг очиод алал гэсэн байгаа. Гар нь шууд л чулуужаад эхэлсэн харагдана. Жин эзэгтэй чавхаатай уулзаад танаа шивгчин Мудогч нь сүүи гих тэр охиныг таньдаг байсан уу? Хаанаас ирсэн юм бэ гэхэд тийм ээ таньдаг байсан. Тэр хоёр нэг тосхноос ирснээсээ болоод бүр хэрэг хүртэл гүтгэгдсэн гэхэд ээжээгээд дуудаад байсны учрыг нь аваа нэг ойлгож байгаамаа. Хурмаа их гэж байгаа хоёр маанч биенийхээ гой сайхныг магтж агаад эхлээд аав дээр нь очиж хүндэтгэл үзүүлэхээр болсон бөгөөд нөхөр минь гэргийн минь гээл ичиж мичээл үнэ аз жаргалтай ээжэдээ. Даанч хүрээд ирэхэд хостуулсан Мудог тэнд хамгаалагч нарыг бүгдийг нь устгацсан чуяанч дэлэхгүй, дангууд дэлэхгүй шууд лавыг нь хорооцхон тэр. Дахиад хонх дуурснаа аавыг чинь хороосон хүмүүсийг аал гээл тушаачна. Зэвүүнгаар нөгөө хонхоо барьсаар юу ч болоогүй юм шиг нуугдсан газраасаа гарч ирээд Наксу амьд байна. Бид барихаар ирлээ гэснээ Мудокийн бид Наксу байгаа л гэж авсан. Бүгд л барих гэж дайрах үед ёстой л хайр нэргүй хэтж аамаа. Жануугч ирж бусдаас нь хамгаалаад тэрж авахад ямар ч харамсах сэтгэлгүйгээр шууд л элдээ зоогоод авна. Элдээ буцаад татах гэсэн ч гарыг нь барьж тэрж аваад мөдөгөө л гэд дуудаад идэв. Ухаан санаа сэргээд хартал хайртай өндөө элдээ зоосон байгаагаа хараад би чамайг ингэсэн юм уу гэд юу болж байгааг ойлгохгүй байхад гарыг нь атгаж аваад чи бүгж байлаа гэхэд зөвхөн чамайг л насан туршдаа зүүх болно гэд нас орчнаа. Ёстой л хэлэх үггүй уу гашуудаа автжаамаа. Даан захин дахин хонхон дуураад ахаад л ховстуулаад тэндээсээ цухтаачна. Бүгд л Жанукийн хойноос гашуудаж, Жин Чуян Жаавынхаа хойноос гашуудаж, авхайд сонсоо тухайн алдаж, ёстой л нүд ирэмхийн зур бүгдийнх нь амьдрал өөрчлөгдвөл гэлтэй. Наксу гэдгийг нь нууж байсан баригдсан болохоор оршуулах чийлэхгүй, гашуудлын хувцас жумсүүлэхгүйгээр бүгднгийнх нь өмнө шатаахаар болцсон байсан ч хааны зэрлэг болохоор хинч зогсох боломжгүй л гэсэн үг. Энэ улсыг уу гашуу нөмрөө авсан мэд бүх хүмүүсийн сэтгэл зүрх ботроо унаж нүдэндээ нулимстайгаар дурсамжинд тод үлдэх дотны нэгэнтэйгээ салхиас гүйцэтгэг нэ. Гэтэл Жанук мөсөн чулууг барьж авч байгаа дүр зураг харагдаад шатаж дүрлсэн гал нь усуулж салхиулж байгаад амьд гараад ирхэн тэр. Мөсөн чулуу л буцаагаад амьлуулсан баггүй юу? Харин Мудог бүр л илүү их зэрлэгчсэн байдалтайгаар сүн солигчдын булшин дээр ирчихсэн харагдана.
Энэ удаад тэр ховстуулсан биш өөрийнхөө ухаантай болсон байх бөгөөд хамгийн хайрлаж нандинаж байсан хүнээ өөрийн гараар хороосноо хүлээн зөвшөөрч чадахгүйгээр шууд л доошогоо үсэрчин. Гэтэл хэн нэгэн дээшээ татж байгаагаар энэхүү киноны маань 1-р бүлэг дуусчаамаа. Та бүгддээ 1-р бүлгийн 20 ангийг товчилж хүргэлээ. Сонин төгсөж байна гэж бодож ээж магадгүй 2-р бүлэг нь үнэхээр аз жаргалтай төгсдөг шүү. Хэрвээ бичлэг маань 5,000 лайк хүрвэл би дараагийн бүлгийг дуртай яриад өгье. Тийм болохоор лайкаа сайн дараад хүсэж байна гэд комент үлдээгээрэй. Кино товчлыг маань үзээж намайг дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Удахгүй 9 сүлт үнэгнийхээ бүх ангиар уулзъя. Үнсэе. Бай.